Стресстэй хүн байвал би шууд сэтгцэн эмч рүү явуулдаг. Тэ бити хурлаарай. Сэтгцэн эмч гэдэг нь галзуу гэсэн үг шүү. Тэ наадахыгаа засахгүй бол надад даралчих боохгүй. Тэ наадахыгаа засахгүй зүрхний дэлсэлчих боохгүй. Угаасаа нойргод л стресс хоёр угаасаа даралт ихтэлтэнд бараг 100% нөлөөлдөг. Одоо би 2 цаг хүртэл унтахгүй байх юм бол маргааш нь бол зүгээр яг даралт гэсэн. За сайн байцгаана. Өнөөдөр подкастыг үзэж байгаа танд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За та подкастаа үргэлжлүүлээд үзэхээс өмнө манай сувагт subscribe дарчаарай. Ингэснээр бид бүхний хүргэж бэлдэж байгаа мэдээлэл танд цаг алгүй очих болно. За өнөөдөр бид бүхний хувьд бол маш чухал дугаарыг бас бэлдэж хүргэх гэж байна. Тэгэхээр Монгол хүн болгон ерөөдөө зүрхний асуудал, за зүрхний энэ одоо зөвлөгөөнүүдийг нэлээх хайлт өндөр байдаг юм байна. За амбулаторид ч гэсэн энэ зүрхний тусламж үйлчилгээ, за цаг авалт энэ зүйлүүд бол маш өндөр байгаа учраас өнөөдөр бид зүрхэндээ илүүхээр хайртай хүмүүс зориулсан тийм зөвлөгөө одоо та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгээд өнөөдөр та болон бидэнд эрүүл мэндийн чухал зөвлөгөөг хүргэхээр за Улаанбаатар сонготой эмнэлгийн зүрх одоо судсан дотор мэдцлийн эмч, за зүрх мартахгүй төслийн үүсгэн байгуулагч Зориго эмч маань хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна. За тэгэхээр яг одоо бид бас яг нөгөө оролцож байгаа оролцогч нараа бас нэлээд судалж ингээд үзээд харахад яг одоо Улаанбаатар сонготой эмнэлгийн хувьд бол бас зүрх мартахгүй төслийг нэлээд одоо маш олон хүмүүст хүртээмжтэй маш том буянтай ажлыг хийж байгаа. Яг одоо хүмүүс хандив өргөхөр 2 хандив байд юм байна те. Яг нэг нь зүрх мартахгүй төсөл байдаг юм байна, нэг нь ид шидийн орон байдаг юм байна. Тэгэхээр энэ хоёр бол маш том буянтай ажил. Тэр ажлыг бас та үүсгэн байгуулсан гэхээр миний хувьд бол яг таныг бол өрөх ёстой байна гэдэг бодол төрсэн байгаа. Тэгэхээр бид бүхний урилгыг хүлээж аваад ингээд цаг зав зарцуулж ирж байгаа таны хувьд бол бид бүхний хувьд бол танд бол маш их өндөр талархаж байна. За баярлалаа. За тэгэхээр зориго эмчтэй яриагаа эхлэхийн өмнө одоо эмч болгонтой ерөөдөө бидэд яриагаа эхлэхийн өмнө тухайн эмчийн нэг ажлын одоо танилцуулга нэгсэнд тухайн хүний түүхийг жоохон асуудаг. Тэгэхээр таны хувьд одоо салбартаа 30 гаруй жил ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол маш урт хугацаа. Тэгэхээр одоо таны хувьд бол одоо яг салбартаа энэ зүрх судасны тал руугаа одоо яагаад сонирхох болов? За яг төгсөөд яг та яг ямар шатлуудад ажиллаж байгаа, яг одоо яг хийж байгаа ажлынхаа талаар хойлоос яриагаа эхлэе. Зүрх судасны мэдцлийн эмч болох асуудал 3 дугаар курст эхэлсэн л дээ. 3 дугаар курст 90 онд одоо болцсон багш маань мэдцлийн багш болоод тэгээд 9 сарын 1-нд анх манай группт мэдцлийн хичээл харсан. Тэгээд юуны эмч болох вэ гэдээ асуусан. Тэгээд мэдцлийн эмч болно гэсэн чинь зүрхний мэдцэлж болох уу гэдэг. Тэгээд би болохгүй гэсэн. Тэгээд яагаад гэдэг. Миний нэг баруун талын энд бол да. Хараа мó гэдгсэн чинь профессорууд бүгдээрээ л нүдний шилтэй гэдэг шүү дээ. Тэгээд багш маань тэр үед сард 10 орчим жижүүр хийдэг байсан. Тэгээд жижүүрийн дагаж хийгээд жилийн дараа гэхэд бол хөдөлшгүйгээр зүрхний өмсөлж болохоор шийдсэн байсан. Тэгээд ангаах ухааны их сургуулийг 94 онд төгссөн. Тэгээд 94 онд төгсөөд 3 дугаар эмнэлгийнхаа зүрхний өмсөлд орох хүсэлт тавиад тэгээд ашгүй тэр үед надад оронтой гараад ингээд зүрхний өмсөлж болох зам маань ихэлсэн. Тэгээд тэр үед чинь нөгөө 3 дугаар эмнэлэг маань 2 жил ажиллаж байгаад нөгөө төгслийн дараах сургалтанд явуулдаг байсан шүү дээ. Тэгээ 2 жил ажиллах хугацаанд зүрхний мэдцэл, зүрхний төсөв, сэхэн гэдэг энэ 4 төсгөөр дамжиж ажиллаад тэгээд мэдцлийнхаа сургалтанд орж байгаа. Тэгээд тэрний дараа жил нь зүрхний мэдцлийн Монголд анхны резидент эхэлсэн тэгэхэд зүрхний мэдцлийн. Тэгээ анхны резидентийг төгсөөд 98 онд. Тэгээд 98 оноос энерги эмнэлэг гэдэг бөний эмнэлэг байгуулагдсан дагалцаа хэмжээнд байгууллаа. Бид тэнд бөөнөрөө очиод тэнд 7 жил болсон. Орон гэргүй ядуучдад 7 жил ажилласан. Тэгээд 2005 онд буцаад 3 дугаар эмнэлэгтээ ирээд судсан доторх мэдцлийн таск руугаа илүү ажиллаж эхэлсэн. Тэгээд 5 оноос эхлээд ер нь судсан доторх чиглэл рүү орсон. Зүгээр миний оюутан байхад төгсөж исэн юм 4-р курсээс хүсэж исэн юм бол төрөлхийн цоорхоонуудыг судсан дотор бүглэхийн сан гэсэн юм хүсэл өгдөг гэсэн. Харамсалтай нь тэр үед интернет байхгүй. Ганц орос номтой. Тэр номон дээр нэг одоо тэгж хийдэг гэсэн тийм тэр
одоо юу бүглэгчийг ингэж тэдонд хийж исэн гэсэн түүхнээс өөр юм байхгүй ийм үе байсан. Тэгээд тэр үед яг зүрхийг судсан дотор нь бүгэлдэг ажилбар дэлхийн нийтэд эхэлсэн байсан. Тэрийн нөгөө Америкийн АГА юуг нь зөвшөөрлийг авцсан. Тэрийг тэдний зөвшөөрөлтөй хүн тэрийг одоо тэр цаорхог бүглэх ажилбарыг хийх хэрэгтэй байсан. Тэгээд тэр эрхийг авах ямар ч боломж байхгүй дөргөд бол нэг Монгол дандгах төгссөн. Тэгээд боломжгүй байсан. Тэгээд ерөнхийдөө 10 онд Португал 6 сар судсан доторх мэдчлийн чиглэлээр суралцсан. Тэгээд буцаж ирээд 12 онд сонготой эмнэлэгт буцаж ирээд шилжиж ирээд 12 оны 5 сараас сонготой эмнэлгийн судсан доторх мэдчил эхэлсэн. Тэгээд тэрийг эхлүүлээд одоо хүртэл одоо судсан доторх онцлогын эмчилгээний чиглэлээр ажиллаж байна. Судсан доторх мэдчил гэхээр юм тухайн хүнд одоо мэдээж одоо хийж байгаа хагалгааны хувьд ч тэр маш одоо юу шүү дээ, одоо нээлттэй хаалгаа биш үү те. Ер нь бол тухайн хүнд одоо эргээд тухайн ямар нэгэн зүрхэн дээр угаасаа очиж имчилж байгаа, судсан дээрс очиж имчилж байгаа арга байна шүү те. Ер нь бол яг хүний биеийн гаднаас ганц зүг ороод тэр зүүнний нүхээр нь дамжуулж гуурс оруулаад гуурсны үзүүрт ажилбар нь хийгдэж байгаа. Тэр хүний хийгдэж байгаа ажилбар нь биеийн гадна бидний нөгөө үзүүрт гуурсны нөгөө үзүүрт бидний ажиллаж хийгдэж байгаа. Тэгэхээр маш нарийн. Зүгээр хов хөндөө бол маш ээлтэй. Одоо цээж онгойлохгүй, зүрх зогсохгүй, цусны зохиомл эргэлтийн аппарат ирэхгүй, хадсангуй хүндрэл нь бага гэдэг ингээд маш олон давуу чанартай. Мэдээж нээлттэй мэдсэл давуу юм байлгүй яах вэ? Том хүнд хэлбэрийн гажгууд, хүнд хэлбэрийн судасны бөглөрлүүд гэдэг юмнуудыг ер нь яг судсанд орчин үеийн амгаах ухаан эсийн төвшөнд тий биохимийн төвшөнд тэгээд одоо дуран лапароскоп тий эндоскоп гэдэг тэгээд судсан доторх гэсэн ийм чиглэлүүд рүү илүү их шилжээд байна гэж харж байгаа. Нөгөө хүндээ ээлтэй гинтэл бэртэл багтай одоо эдгэрэл хор түргэнтэй гэдэг юм уу те. Тэгэхээр тэр чиглэл рүү шилжиж байгаа болоо гэж харж байгаа. Зоригын эмчийн хувьд бол бүр одоо 2 3 4 дугаар курсээс эхлээд зүрх рүү бүр гүн орсон хүн биш те. Тэгээ Монголд хүртэл одоо яг саяын хоёулынх нь өнөөдөр ярьж байгаа энэ хагалгаа хүртэл хийх ямар ч боломжгүй тэр үед хүртэл та тэрийг хүсэж мөрөөдчихсэн гэж одоо их алсыг харж байсан байх нь шүү дээ. Алсыг харах гэж их л хүсэл мөрөөдөл байсан баг. Тэгээд сүүлдээ нэг зүрхний эмчилж болно гэж одоо нэгэн чийдээд бүр мөрөөдсөн байсан. Тэгээд сүүлдээ ч баг бондон багштай хаалганд орж ийн гэж зөвлөж исэн. Өөрөө концертами хийх гэж ийн гэж зөвлөж исэн. Гэх мэт тэгээ яг тэр бол нөгөө оюутан байх үеийн нөгөө дэврэн хүсэл мөрөөдөл байсан баг. Тэгээ азтай нь шинжлэх ухаан айгүй хурдан өгжөө. Тэр технологиуд Монгол улсад айгүй хурдан орж ирээд тэрийгэ ч оруулж ирэх талаас нь нэлээх хөцөлтөө тэгээд энд хийдэг болцсон байна гэсэн үг шүү дээ. Одоо манай өнөөдрийн зочин бол ямар их намтар төвхтэй яг зүрх тал руугаа яаж шимтэж орсон хүн бэ гэдгийг бүгдээрээ мэдэж авлаа. Тэгэхээр та яг зүрх талаасаа ингэж олон жил ажиллаж байна. Энэ талаас харахаар Монгол хүмүүст тусдаа яг зүрх өвчин талаасаа илүү энэ өвчлүүдийн шүү гэдэг тэр зүйлүүдийг хэлвэл ямар өвчлүүд нь илүү давмгаалаад байгаа шүү. Угаасаа дэлхийн нийтэд нэг номерт зүрх судасны өвчин явж байгаа. Нас оролтооноос нэгд явж байгаа. Монгол улсад ч өвчлөлөөр нэгд явж байгаа, нас оролтоороо нэгд явж байгаа. Одоо зүгээр сүүлийн үед Монгол улс хавдрал нэг номерт яваад байгаа юм шиг яриад байсан. Энд чинь нэг номерт зүрх судасны өвчин явж байгаа. Зүгээр миний хараад байгаагаар хамгийн түрүүнд даралт ихтэлтэнд байна уу гэж харж байгаа. Дараа нь мэдээж нөгөө титэм судасны эмгэгүүд байна уу гэж харж байгаа. Тэгээд дээрэс нь сахар бусад таргалалт, хөдөлгөөний дутагдал, нийгмийн одоо бохиндол тэгээд амьдралын хэм маяг эднээс шалтгаалаад зүрх судасны өвчнүүд нь одоо нэмэгдээд байна уу гэж харж байна. Зүрх судасны өвчнийг ингээд одоо төрөлхийн гажиг, хавлахын гажиг хоёроос бусд нь бол судсан чиглэлийн өвчнүүд нэг л юм тойроод яваад байгаа. Тэ? Судсан натурал, тэгээд даралт ихсэл, тэгээд нөгөөх нь харвал, хагарвал бөглөрүүл шигдээс болоод хагарвал харуулт болоод тэгэл бөөрнийхэн судас нарийсвал бөөрний дутагдал болоод хөлийнхэн судас нь бөглөрүүл хөлөнд хариулаад гэл ингээд нэг л процесс л та тус нь он шигдсэн л болохоос түүнээс ерөнхийдөө нэг л одоо таарцсан цикл яваад байгаа гэсэн. За тэгээд сүүлийн үед яг хүмүүс сошиал дээр ч тэр бичээд байгаа л та. Тэгээ ялангуяа яг энэ
цар тахлын дараа л энэ одоо мэдээллүүд их яваад байгаа. Гэхдээ яг энэ зүрх судасны талаас ажиллаж байгаа хүнээс би асууя гэж бодоод байна. Тэгэхээр яг залуу хүмүүс ер нь бол унтаад өглөөс сэрэхгүй байна гэдэг зүйлүүд их яригдаад байгаа. Одоо ингээл ажил дээр хин нэгэн одоо зүв зүгээр хурж ирээл ажиллаа хийгээл тарчлаа маргааш нэг гинт одоо нас орчлаа гэдэг мэдээллүүд бол ер нь бол хаасайг бол сонсогддог болцоод байна л да. Тэгэхээр энэ үнэхээр залуу хүмүүс ингэж зүрх нь муудаад гинт нас ордог болцоод байна уу? Эсвэл эрт илрүүлэг илүү мэдээллүүд маань сайжраад байна уу? Энэ тал дээр та яг яг ер нь бол аль ч өвчлөлтөөр технологи нь сайжраад онцлогоо сайжирсан үнэн. Тэгэхээр илрүүлэг нь сайжирсан. Одоо 25 настай залуу хотоодны хавд 1 2 дугаар үе дээр онцлогдоод нөгөөдгийг хоолуулаад 2-7 хоногийн дараа ажил руу явчихж байгаа ч тийм. Тэгэхээр эн чинь илрүүлэг нь сайн болсон байна гэсэн. Хоёрдугаарт өвчлөл нь ч ихсээд байна уу гэж харж байна. Тэгээ энд айгүй олон юм нэлээл төрөний хэлсэн нөгөө нийгмийн стресс тэгээ нутаа тий. Нутаа ч гэсэн одоо энэ 25 гэж яриад байна тий. Тэгээ энэ 2.5 чөлөө тэр нь одоо танхимны утаанаас бараг давж гарсан сод сатур болох үйлдэл байна уу гэсэн ч судалгаанууд яваад байгаа. Тэгээ яг нөгөө бодтой энэ ингэж нөлөөлөд байна гэсэн судалгаанууд гаргадаггүй байгаа учраас дандаа нөгөө таамаг ярианууд нийт хүмүүсийн дунд яваад байгаа. Тэр гинтийн насваралт бол маш олон шалтгаанууд л байгаа. Тий. Одоо хамгийн түрүүнд гинт насвардаг юм бол шигдээс л байгаа шүү дээ. Шигдээс одоо ямар ч тусламж авахгүй түг гэл зогсчдаг бол зүрх. Дараагийнх нь том харамлтууд байдаг тийм. Ихэнх нь том харамлтууд байдаг. За өөр бас шалтгаанууд байх магадaltaй юу ч байхыг хэлж мэдэхгүй. Ялангуяа гүн архины хордлогууд одоо маргааш нь гинт зогсчдаг тал байдаг. Тэгээ ер нь бол дараа нь онцлогддоггүй. Гэх мэт олон шалтгаан бий. Тэгэхээр тэрийг ганц ковидтай холбох боломжгүй. Зөвхөн ковидын тухай асуултууд хүмүүс байна л да. Орж ирээд би ковидаас хойш ингэдэг болсон. Ковидаас хойш цус өтгөрцөн тий вакцинаас болцсон гэл ингээд юм яриад байгаа. Тэгээ ковидын тухай судалгаа нь одоо ч дэлхийд гараагүй байгаа. Гараагүй байгаа. Одоо энэ ингээд цусын өтгөрүүлсэн байна. Тэдэн үеийн цусын өтгөрснөөс үгсэн байна гэдэг юм уу тий. Энээс болоод ийм үлдэж үүссэн байна гэдэг юм. Энийг нь хэлэх юм байхгүй. Зүгээр бодиттой өөрчлөлт гарсан нь бол уушгил байгаа шүү хамгийн түрүүнд тий. Вакциныг болохоор вакцинаас болоод ингээд өвчлөл үүсчлээ гэдээ бас л судалгаа байна. Вакцин маань бид нар яах гэж хийсэн бэ гэхээр Монгол улсад нэг юм байгаа. Вакцин хийлгэчихээр тухайн өвчнийг өвдөхгүй гэдэг ойлголт яваад байдаг байна. Вакцин бол тухайн өвчнөөр хүнд өвдөхгүй байх зорилттой. Тэг ямар ач тус өгснийг одоо хэдэн жилийн дараа судалгаа гарч өгөх байх. Энэ их олон хүн нас барсан магадгүй энэс 2 юм уу 3 дахин олон хүн нас барах байсныг вакцин авч үлдсэн байх магадaltaй байна. Тэгэхээр энийг ингэж тааж ярих нь болохгүй. Тэгэд дашрамд хэлэхэд манайхны нэг ам данжиж ярьдаг. Дээрээс нь сошиалар одоо эрүүл мэндийн асуудлыг шийддэг. Тэгээд ямар ч мэрэгжлийн бос улсууд сошиалар нэгэндээ зөвлөгөө өгдөг. Тэ? Гэх мэтчлэн энэ юмнууд айгүй нөлөөтэй. Одоо ингээд ирж байгаа хүмүүс сошиал дээрээс эмчилгээ аваад хийгээд хүндрээд ирсэн ус. Нарийнх юм бол би одоо сахарыг бүтнээр нь мэдэхгүй шүү дээ. Би сахарын эмчилгээг менежментийн би мэдэхгүй. Тийм учраас би сахар мэдэхгүй. Сахарын амжилт үзүүлээрэй гэж явуулдаг. Тэгэхээр би сахар өөр хийнэ. Жохоо сахарыг өөрөө хийнэ гэж бүр хэдцээч байхгүй. Тэр чинь ганц инсулин хийгээд юм уу, ганц эм уугаад сахар хянагдах ёсгүй. Тэр дотор хоол, тэ хөдөлгөөн, амьдралын хэм маяг, тэ тэгээд эмээ яаж уух, хизэн яаж уух, хэдэн сар тянуулах ингээд ийм нарийн тогтцтой юмыг өөрөө хийнэ гэж байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ ам дамжиж ярьдаг энэ тогтолцооноос ер нь бол айгүй их татгалзах хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь бол яг нарийн мэрэгжлийнх нь хүмүүс нь хүртэл яг одоо таны зүрхээр нарийнсан учраас одоо яг тэр дотоод шүүрэл яг тэр сахар талаасаа бол яг шууд хэлэхгүй гэдэг зүйлийг ярьж байхад одоо яг бүр мэрэгжлийн бус хүн эмч биш хүн тэрийг одоо би өөрөө хэлэх боломжгүй. Тий. Би одоо сахар ингээ бууруулсан манайхаа энэ групп руу ороод ирээрэй гэдэг тэр зүйлүүд маш их яваад боломжгүй гэсэн үг. За тэгэхээр зүрх талаасаа одоо зүрх гэдэг одоо эрхтэн маань өөрөө өвчлөөд байгаа. Маш олон өвчлүүд бол байгаа тий. Тэгэхээр энэ ерөнхийдөө настай бас хамааралтай байна уу? Ер нь хэдээс хэдэн наснда илүү зүрх өвчлөөд байх магадлал байна вэ? Оронд янз янз л аа. Тэгээд зүрхний өвчин маань дотор айгүй олон шүү дээ. Төрөлхийн гажиг байна, хавлахын гажиг байна, тетэн судасны өөрчлөлт байна гэт тэ.
Тэгээд одоо зүрхний дутагдал болно, тэлэгдэн, зузаарна гэдэг янз бүрийн өөрчлөлтүүд. Тэр дотроос хамгийн дөрөнд л одоо гол чухал юм нь хамгийн олныг хамардаг юм нь титэмс утасны өөрчлөлт байгаа шүү дээ. Титэмс утасны өөрчлөлт нь нэгдүгээр тоололт тэг нөгөө суц сатуурхал ярьж байгаа шүү дээ. Суц сатуурх маань хооллолт, хөдөлгөөний дутагдал, амьдралын хэм маяг, тэгэл нөгөө тамхи, утаа, стресс гих мэтчлийн эднээс шалтгаалаад байгаа. Тэгэхээр ер нь бол яг нас жилтаа бас хамааралтай. Мэдээж нас их тусам суц сатуурн бүх эрхтнүүдийн суц сатуурн. Тэгэхээр 40-с дээш наснд бол суц сатуурх эрсдлүүд байна гэсэн үг. Гэхдээ 25 настай шигдээс байгаа гэдгийг ч мартаж болохгүй гэсэн үг. Тэгэхээр шигдээс нь заавалч бас суц сатуурснаас биш. Шууд бүлэн үсээд бүглэрэх тохиолдол бий. Тэ бусд өөр шалтгаанууд байдаг учраас заавал одоо хөгшин хүний өвчин гэж хэлэх боломжгүй гэсэн. Юу гэхээр Монголд нэг юм байна. Завөр өхөр эмнэлэг рүү явдаг. Тэгэхээр завөр өхөр эмнэлэг рүү явж гин гэдэг чинь завөр гарч гин гэдэг чинь өвчийг эхэлсэн байна гэсэн үг. Аль хэдийн эхэлсэн байна гэсэн үг. Тэгэхээр завөр өгөөгүй байхад нь үзүүлээд явах хэрэгтэй л гэсэн үг. Одоо нэг урдсан сэргийлэх үзлэг гэдэг байна шүү дээ. Сүүлийн үед яг манай эмнэлэг анх 2007 онд нэг урдсан сэргийлэх үзлэгийг эхлүүлсэн юм бэл. Тэгээд одоо сүүлийн 2 жил хувь хүний эрүүл мэндэд хандах хандлага аягүй сайжирсан. Маш сайжирсан. Ер нь бол жилдээ нэг тогтмол шинжилгээг хийлгдэг болцсон. Тэг яг үнэндээ ч тийм шүү дээ. Одоо сая төгрөгөөр бид нар жилдээ нэг удаа шоудж байгаа шүү дээ. Тэр бол зүгээр бараг нэг ороо шоудж байгаа. Тий. Тэгэхээр сая төгрөгөнд бол боломжийн шинжилгээ ер нь хийдэг чинь гэсэн. Хүнд өвчнөр өвдөхгүй байх шинжилгээ хийх чинь гэсэн үг шүү. Тэгэхээр эртгэлрүүлэг биш юм аа. Урьдчилан сэргийлэх үзлэгээ эрт хийлгэж явах хэрэгтэй. Тухайн наснда тохирсон тий 25 настай бол яах юм? Ер нь бол зарим оронд бол 40-с дээш наснд хадаад бүлэн гидсний дөрөнгө тогтмол хийлгэж явах хэрэгтэй гэдэг юм уу тий. Ийм гайдлайн гарцсан. Тэгээд тэрнийхээ дагуу хийлгэж явбал нөгөө айхтар хадраар өвдөхгүй. Багч. Тэгэхээр ер нь бол урьдчилан сэргийлж амьдралынхаа хэмээг гоё ойлгож чадвал урт насл нь хүнд өвдөхгүй гэсэн үг. Тэ? Тэгээд өвчнийг эртгэлрүүлээд эрүүл болж чадна л гэсэн. Ер нь хүмүүс тэр гинтийн нас баралт гэдэг өвчин ч өөрөө нэг бол одоо зүрхний шигдээс байна, нэг бол судсан дээр харвалт байна гэж ярьсан. Тэгвэл тэр дотроос би зүрхний шигдээсийг илүү асууя гэж бодод байна л та. Тэгэхээр яг залуу хүмүүс ч гэсэн зүрхний шигдээс их өндөр тохиолддог болчлоо гэдээ манай залуучууд ч гэсэн одоо сошиал дээр их бичээд байгаа энэ мэдээлэл хэсгийг сонсохыг хүсэж байгаа бах. Яг олон хүн энэ талаар ярьсан ч гэсэн яг мэрэгжлийн хүн нь манаас хугаар ингээд дамжуулаад ярил илүү хүмүүс ойлгох бах. Тэгвэл зүрхний шигдээс гэдэг өвчин яг юу хэлж байгаа юм бэ? Яг хаана юу болоод энэ одоо тэр нас баралтанд хүргээд байгаа юм бэ гэдгийг та бас тайлбарлаж өгөөч. Зүрх өөрөө 3 судастай. Зүрхийн өөрийн тийчээд 3 судастай. Гол судасноос 2 судас гараад зүүнтлийн судас нь 2 салаалаад ингээд 3 судас. Тэр 3 судасны аль нэг нь бүглөрөөд тэр нь бүглөрөхөөр тэр судасны хариуцдаг болчин хүчээ зогсчихж байгаа. Зүрх чи өөрөө байнга ингээд мушиг даав мушигж байгаа юм шиг хүчтэй ахиж байгаа хэвчээ. Тэгээд тэр булчин зогсонгууд зүрх зогсоод тэгэл бүх хэрэгтэнцний эргэлдэх болоод нас орж байгаа л гэсэн. Маш энгийн. Парны дорбоо бүглэрч байгаа л гэсэн үг. Тэгээд тэр пар ажиллахгүй болно гэсэн. Тэг хурцж ийн гэсэн үг шүү дээ. Байхгүй болно гэсэн үг. Тий. Ер нь бол тэр булчин шууд үхчихэж ийн гэсэн. Үхчин гэсэн үг. Зүгээр эрт онгойлгоо тусламж авчдаг болсон учраас үхчих, үлдсэн үүсэх процесс нь харьцангуй бага болчихдог. Шигдээстэйгээ удаан яваад бага хэмжээний шигдээстэйгээ удаан яваад тий зүрх зогсохгүй төвшөнд удаан явчихаар нөгөө булчин нэг бол сул агшдаг, нэг бол бүр ажиллахаа байдаг. Тий ажиллахаа байнгут нөгөөх нь булчин биш хальс болдог. Тий хальс болчоор бүр одоо шууд ашиг болно гэсэн үг шүү. Тэгэхээр зүрхний дутагдал үүсээд зүрх нь гүйцэд агшихаа болоод цэсний эргэлт нь гүйцэж явахаа болоод тэгээд нөгөө айхалдаг, амьсгааддаг, цардаадаг, хавгандаг тэгээд зүрхний дутагдал явагдаж байна гэсэн үг шүү. За тэгвэл энэ зүрхний шигдээс гэдэг сайн тайлбарсан өвчин маань ямар шалтгаануудаар голчлон үүсээд байна? Хүмүүс юу энэ шалтгаануудыг илүү анхаараасаа гэсэн шалтгааныг таас хэлж өгөл. Гэхдээ шигдээсийн шалтгаан гэж хэлэх нь хэцүү. Одоо нөгөө судасны хатуурлал буцаад ярина гэсэн үг шүү дээ. Тэ? Судасны хатуурал үүсэхгүй байх. Тэр судасны хатуурал нь явж байгаа л томорч байгаа л дотор талд нь хан нурагдаал нөгөөтөө нь бүлэн суугаад бүглэрч байгаа. Маш энгийн баггүй. Хөөгцс нь сахар нь нүүрс нь тэ тэдний судас нарын ханын зузаар болж хатуу болгож байгаа. Судас ч өөр юм гоё шар шиг.
Тэ уйхан энэ зөөлхөө. Тэгээ бүр жижиг хэсгүүдтэй бодсон солилцоо явуулдаг. Айгуу гой нарийн бүтцтэй юм ханын шохоо шиг арт шиг ингээд солигдчихж байгаа. Ер нь бол яхав залуу хахад нөгөө задлан шинжилгээнд ороод тэтэмсүүд цаачлаа. Яг л жүнсний мод хайчилж байгаа юм шиг ийм хат болцсон байна. Тэгэхээр тэрийг л үүсэхгүй байна. Тэрийг үүсгэхгүй тулд нөгөө л хооллолт амьдралын хэм маяг. Шигдээсээс сэргийлэн гэдэг нь бол үнэхээр тэтэм соцны нарийсалтай болцсон бол тий онцлог төр чинь нэг өдөр нарийсчихгүй шүү дээ. Нарийсалтай болцсон бол эмчийн хяналтанд тогтол явуулна гэсэн. Тий тэрийг хянуулаад ингээд үзүүлээд бүглэрхөөс өмнө нөгөө судсан дотор нь оруулаад онгоолгоод тэлээд явна гэсэн. Тэр болтол цусаа шингэлдэг юм, даралтаа хиндэг юм тий тамхи хаяад хоолундаа зөв болгоод зөв хөдөлгөөн хийгээд гээд ингээд явж чадвал тэр нарийсалт нь нэмэгдэхгүй ч байх боломж. Заавал хагараад бүглэрэхгүй ч байх боломж. Зүгээр гинтийн одоо тэтэм соцсны агшилт үгүй бол гинтийн бүлээн үсээд бүглэрэх гэдэг юм уу. Энэ тохиолдлыг бол бид нар урьдчилан сэргийлэгдэх төвхтэй. Драматик гэсэн. Тэгэхээр ер нь бол дийлэнх байдаг нөгөө соцсны хатууралтайгаа л тэмцэх хэрэгтэй гэсэн. Хатууралтай бол эмчийн хяналтанд байна. Тэ эмээ тогтмолоо эмчийн хяналтанд. Бид нэр Улаанбаатар ялангуяа амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол стресс маш өндөр байна шүү дээ, тий. Өглөө ажилдаа гараад явхад л стресс эхэлдэг. Тэгэхээр стресс бол бидний амьдралд угаасаа л ер нь байгаа юм байна. Энэ ялангуяа хөгжиж байгаа орнд бол угаасаа стресс маш өндөр байдаг юм байна л да. Тэгэхээр стресс гэдэг зүйл зүрхний өвчнөд ер нь хэрэг нөлөөлөх вэ? Энэ талаас та маш олон хүмүүс ер нь стрессээ хянч чадахгүй байгаа хүмүүс байж магадгүй л дээ. Стрессээ тоохгүй ч хүн байгаа. Угаасаа л би стресстэй гэдэг. Тэр нь дараа нь зүрхэнд ч юм уу ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү гэдэг зүйлийг та бас хэлж өгч. Шууд утгаар зүрхтэй хэсэг даралт хэсэг гэл нөлөөлнө л дөө. Эдэж зүрхтэйсэд олон цохоод тахлаар ч зүрх чи ядрах тэгэл тэнд болж байгаа. Цусны эргэлт мэргэлтэнд нөлөөлөх гэдэг юм над байгаа. Даралт ихтэлт нь мэдээж бас л яг даралт ихтэй адилхан шүү дээ. Тэгээд даргын цус арах гэдэг юм уу зүрхний дээр ачаал өгч гэдэг юм уу. Даралт ихсгээр бас зүрх харгаад байдаг шүү дээ. Тэр чи одоо зүрх чинь ядраад хэцүү байна. Даралтаа болгоочаа л гэсэн зөвөр шүү дээ. Цаад утгаараа бол мэдээж стресстэй гормоны өөрчлөлтөөр дахиад зүрхэнд нөлөөлөө бодис солилцоонд өөрчлөлт өгөөд нөгөө л айхтар судас агшаадаг зүрхтэй илсүүлдэг бодисууд нь илүү ялгараад гэдэг ингээд ах асуудал. Тэгэхээр стресс бол одоо шууд бөгөөд шууд бус хамааралтай. Тэгэхээр ер нь бол яг стресс болгон оронд хувь хүнд гэр бүлд нийгэмд хувь хүн болгонд янз янз айгүй сайхан хамаг юм бэлэн тийм мөртлөө одоо стресстэй болсон байна. Тэгээ ямар ч юмар дутхгүй мөртлөө стресстэй. Яагаад ч шал дэми юм санаа зовоод яваад байдаг. Бүр шал хэрэггүй юм санаа зовоод. Энэ туулгал үерлүүл яах вэ? Болоог байгаа процесс санаа зовоод ингэ яваад байдаг. Үгүй бол ингэ шал хэрэггүй юмд оролцоод яваад байдаг. Тэнд нөхрийн амьс болохгүй нөө тэнц идсэн байна уу гэл ингээл хэрэггүй юмд оролцоод гих мэтчлээ. Одоо ингээд жишээлбэл үзүүлж байгаа хүмүүс маань орж ирэхлээр яг орж ирчээд ингээл бүх юмыг барьчаал ингээл өмнөөс нь яриад ингээд зогсоод идэх байна. Окей халамжтай байна болж байна. Нөхрөө харилж байна. Эмнэлэгт үзүүлчээ бүх юмыг тайлбарлаад өгчээ. Зөв оншиг тавиулчээ өвдөхгүй бай гэсэн. Окей. Тэр барь зогсож байгаа хүнд өөрт нь амар том стресс явж байгаа шүү дээ. Энэ хүн өвдөж хөлөө яач болов гэл ингээд. Тэгэхээр энэ юмнууд аль ч юма тэнцвүүлэх хэрэгтэй. Стрессийг бие зүгээр хардахад нэг бол шийдэх хэрэгтэй. Нэг бол хаях хэрэгтэй. Өөрийнхөө стресстүүлж байгаа юм. Нэг бол шийдээд нэгтэлт нь гаргаад болохгүй шууд хаях. Одоо өөр сонголт байхгүй шүү дээ. Одоо тэгээд энэ Улаанбаатар хотыг яах юм? Бидний стресстэй яах юм? Ямар ч нэмэр байхгүй шүү дээ. Энийн төр засаг засчил янзлахгүй бол бид нар төгжрөл юу хоёрыг янзлахгүй шүү дээ. Янзлж чадахгүй. Тэгэхээр тэрийг хаях хэрэгтэй байхгүй. Тэтгэл рүү төгжирсэн юм чинь окей, стад 50 сайхан дуугаа сонсоод машин дотор явж байхаас өгөөл гараад алах. Тийм л юм байна. Тэгэхээр стресс гэдээ яриад байгаа. Стресс гэдэг бол хувь хүнээс бараг 99% хамааралтай. Өөрөөс нь хамааралтай. Тэгээ ингээд орж ирээд үзүүлэлт гараад за сайхан байна. Зүрхний чинь бичлэг сайхан байна. Хочоо асуудал алга тэр байтгаа компьютер хийчлээ гэдэг. Тэгээ бид нар ч нөгөө нотлохын тулгуур санагаахгүйтэй орчин үеийн явж байгаа шүү дээ.
Тэрэнд нэгээр нотлоод өгсөн тохиолдолд бид нарт одоо хийх юм байхгүй шүү дээ. Цаашгаа энэс цааш газар үгүй гэдэг шиг хийх юм байхгүй. Тэгэхээр стрессээ өөрөө хянах хэрэгтэй. Би одоо тэрний санаа зовоод байна. Би ингэдэг юм аа. Би ингэ санаа зовоод идэв. Би угаасаа нэг юм дэгдгэнсэн хүн баа ингээд өөрийгөө өөгшүүлээд идэг. Нэг хэсэг нь болохоор бүр тоодгүй ингээд хаяа явчихдаг. Даралт нь 220 хүрсэн баг. Зүгээр ч надад юу ч мэддэхгүй байгаа шүү дээ. Ингээд яваад идэг. Тэгэхээр аль чимийн хэмжээнд нь барьдаг л байх хэрэгтэй болов гэж. Тэгэхээр одоо зүрх судасны талаас та одоо бодиттой эмчилгээг нь хийгээд явуулчлаа. Тухайн хүний стресс гэдэг зүйл өндөр байгаа гэвэл тэгэл дараагийн эмч рүүгээ хандах асуудал бас яригдах юм шүү дээ. Тийм, юу яадаг. Ер нь бол үздгээ хаалгад онгоолгол орж иж байгаагаас нь хардаг хүнээ. Тийм, тэр хүн стресстэй байна, ямар байна, ууртай байна уу, зөөртэй байна уу, алхаж байгаа, гიშгэж байгаа, сууж байгаа, надад хариулж байгаа, тэгэл төвгшөөж байгаа гэл айгүй олон юм байдаг. Тэр байтга зарим нь орж ирээд шууд уйлдаг гэх мэтчлэн. Тэгэхээр яг би бол зүрх судасны талынхаа ямиг бол бичээд ингээд онцлоод одоо ч бас бүх онцлогоо бондог болсон шүү дээ. Монголд ч ангаах амар хөгцсөн шүү дээ. Тэгээд бүх юмыг одоо байж болох юмнуудыг бүгдийг онцлж байгаа. Тэгээд стресстэй хүн байвал би шууд сэтгцэн эмч рүү явуулдаг. Тэ бити урлаарай. Сэтгцэн эмч гэдэг нь галзуу гэсэн үг шүү. Тэ наадахыгаа засахгүй бол надад даралч боохгүй. Тэгээ надгаа засахгүй зүрхний дэлсэлч боохгүй. Тэгээ угаасаа нойргод стресс 2 угаасаа даралт ихтэлтэнд бараг 100% нөлөөлдөг. Одоо би 2 цаг хүртэл унтахгүй байх юм бол маргааш нь бол зүгээр яг даралт гэсэн. Мэдээж уурлаад бухимдсан хүний даралт шууд гэсэн. Тэгээд стресстэд яваад байгаа хүний даралт гэсэн. Зүгээр надад судалгаа алга зүгээр миний харж байгаагаар 130 хилтэй хүн цуснд хөгжсөн зүгээр. Тэгэхэд нормын жинтэй хүн стресстэй хүний өгцс их яваад байгаа. Тэгэхээр тэнд бас тийм нилээч байж магадгүй. Тий, би бол тэгж хардаг. Манай энэ андрологийн эмч нар бас нэг зүйлийг сүүлийн үед их яриад байгаа л да. Сошиал дээр ч гэсэн энэ мэдээлэлүүд хүмүүст маш сайн хүрсэн байлээ. Тэр нөө бэлгийн сулрал гэдэг зүйлийг ярихаар нөө эрэгтэй хүмүүс чинь бэлгийн сулрал үүсэж байгаа мэн гэдэг тэр анхаард юм байна. Зүрхчин муучин нэхэр анхаарах нь арай бага байт юм байна л да. Тэгэхээр нөө бэлгийн сулралыг зүрхний өвчнийг илтгэх одоо шинж тэмдэг юм аа гэж манай андрологи эмч нар яриад идэгин. Тэгэхээр та энэ тал дээр яг ямар бодолтой байна? Би одоо хүний мэрэгжил рүү орох нь бас очир дутагдaltaй байх. Би зүгээр яг үнэхээр мэдэхгүй бэлгийн сулралын талаар яг зүгээр та нартай адилхан мэдээлэлтэй байгаа шүү дээ. Эндээс юм л уншиж байгаа. Тэгээд яг зүгээр баг 90% нь сэтгэл санааны асуудал байдаг гэдэг. Их бодиттой бэлгийн сулрал бол нэг 10% байдаг юм уу гэж харсан. Тэгээ бодиттой дотор нь яг зүгээр тухайн хавийн арцгийн хавийн эрхтний судасны хатуурал байгаад тэндээсээ цусан ганжнуудаа тэгээд үнэхээр одоо шодан босгоч гэдэг юм уу те дургсланд гүйсгүүч гэдэг юм уу байж магадгүй. Хоёрдугаарт сахарын асуудлаас болоод бас хайцангуй буурдаг гэж уншдаг. Тэгэхээр энийг бол би яг бодтой биш учраас намайг шууд бити хүлээж аваарай. Зүгээр яг тэр судас одоо зүрхний судас хатуурсан бол тэр судас бус судаснууд хатуурсан байх магадaltaй. Угсаа судас ганцхан зүрхэнд зориулж хатуурахгүй шүү дээ. Тэгэхээр тарих зүрх бөөр хөл гэдэг тэгээд тэр арцгийн эрхтнүүд гээд одоо жишээлбэл би хөлийн судас янзалдаг. Тэгээд хөлийн судас янзлахад гол судас чи 2 салаад нэг салаа нь арцг руу явдаг. Тэгээд арцгийн тал нь бүглэрсэн байдаг тохиолдлууд маш олон байдаг. Тэгэхээр тэр улсуудад тухайн эрхтний сангажийн дутагдал үүссэн байх ёстой. Тэгэхээр тэрд нөлөөлдөг байж магадгүй. Тэр талаас нь бол би асуудаггүй. Тийм учраас надад энэ талаар илүү дэлгэрэнгүй ярих юм бол байхгүй л. Одоо жишээлбэл тас энэ арцгийн хэсэг рүү явж байгаа судсын бүглэрэл үүсэн байх бас тал байдаг гэж. Тэрийг хүн одоо хэрвээ онцлуулбал заавал ангиограф хэлэх үү? Компьютер томограф. Компьютер томограф. Ер нь бол нөгөө судасны хамгийн сайн онцлогоо бол эхо компьютер томограф байгаа шүү дээ. Зүгээр эхо бол хамгийн энгийн хурдан дараад ингээд яачин хямд тэгээд хурдан хэмжээнд богино хугацаанд жижиг хэмжээний одоо дөрвөн мөчт ихийг илүү сайн онцлоо шүү дээ. Судасны эхо тийм. Судасны эхо. Аюул сайн хийдэг болсон шүү дээ монголчууд. Компьютер томограф бол тоцогч байд сурсгаад нөгөө тоцогч байдсан судасны дондор нуурч яхад нүслэгийг зураг авчиж байгаа. Тэгэхээр аль ч эрхтний судаснууд бол маш тод гарна гэсэн үг.
Тэгтээ тоцооч бодистой их юм мэдээж чинь эмчийн заалтаар хийн шүү дээ. Тэгин. Уртаа хүн болгоо илгэж болох. Тэгин эмчийн заалтаар хийн. Нөгөө тоцогч бодис маань харчлаг өгөх магадaltaй. Хоёрдугаарт нь дараа нь жоохон гажнил өгөх магадaltaй. Тийм учраас харьцангуй бага л да тийм хувь нь. Гэхдээ тэрийг бол эмчийн заалтаар хийн. За өөх төстэй хоол их идэхээр ер нь зүрхэнд хэр нөлөөлдөг талаар би бас асуумаар байна. Ер нь бол бас сүүлийн үед зарим эмчнэр маань өөх төстэй хоол сайн идэ. Энэ бас эрүүл мэндэд сайн. Ялангуяа тэр одоо бусад эрхтний үйл ажиллагаанд сайн гэж яриад байгаа. Одоо эрдэс өнгөрөх өвчнөөс үрсэн сэргийлдэгч гэдэг юм уу те. Ер нь хүний бие чинь тэр чигээрээ өөх төсний солилцоо маш сайн өвчиж эрүүл байдаг гэдэг зүйлүүдийг яриад байгаа. Тэгвэл таг зүрх судасны эмчийн хувьд ер нь монголчууд ч өөх төстэй бол ялангуяа сүүл өвчүүний өөхөө их идэд идэг. Энэ ер нь зүрх судаснд бас сөргөөр нөлөөлөх боломж байдаг юм болов уу? Ер нь яавал зүгээр юм бэ? Гэхдээ одоо ангаах ухааны их сургууль сурснаас хойш урсгалууд ингээ өөрчлөгдөд болохгүй. Өөх төсийг өстө болохгүй, энийг өстө болохгүй шүү. Ургамлын цэс хэрэглээр илгэсэн. Одоо буцаад ургамлын цэс нь болохоод органик өөх төс рүүгээ шилжээд ингээ явж байна. Тэгэхээр энэ нь ингээд нөгөө судалгаал яваад байгаа баг. Тэгээ яг ингээд энэ ингээд сайн байна гэд шууд нотлоо гаргаад ирдэг тийм ангаах ухаан одоогор байхгүй байгаа байхгүй. Зүгээр өөх төсний хувьд бол хүн өөх төс биш. Аль чимийг хүн тодорхой хэмжээнд нь хэрэглэх ёстой. Яг тодорхой тохирсон хэмжээнд нь хэрэглэх ёстой гэж бодож байна. Нодон зүрх судасны юун дээр нийгэмлэгийн хурал дээр Европоос мэрэгчлэлтэй ирээд хүнсний төлөв одоо хүнд хамгийн сайн юмнууд юу юм бэ гэдэг ингээд лекц уншсан. Тэгээ тэр дотор хамгийн сайн юм нь одоо алкогол сурталчлаагүй шүү. Вино гэсэн. Хоёрдугаарт нь оливын тас. Гуравдугаарт нь кофе орд юм л. Тий, кофе өдөрт нь 2-3 аяг байхад зөвшөөрнө гэсэн. Яг зүгээр зөвшөөрөх тун гэж ярьж байлээ л дээ. Тэгэхээр ийм нүүд байна. Тэгээд нэрээ ярих юм бол амьдрал дээр тамхинаас бусд нь бол сайнтай байх гэж хардаг. Би бол сайнтай байх гэж хардаг. Өөх төсний хувьд бол өөх төсийг хэрэглэх ёстой. Ягаад гэвэл нөгөө зүсний үйл ажиллагаа сайжрах ёстой. Тэгэхээр нөгөө өөх төсөө хэрэглэхгүй бол харьцангуй зүсний чулуу үүсээд авах магадaltaй байна уу гэдэг талаас нь хардаг. Би нөгөө хол боловсруулгын эмч биш учраас зүгээр миний талаас зүгээр өөх төс сайн гээд ороо олгон сүүл хөтлөөд тосын хамж идээд ээж болохгүй гэж хардаг. Зүгээр 7 хоногт нэг удаа амргаа өөх хийчихэд тэрэнд нэг муудаад ах юм байхгүй. Харьцангуй сайн байх магадaltaй. Зүгээр яг нөгөө Альцгеймерт тусдаггүй гэж ярьдаг. Тэгэхдээ тэр нь бол дандаа л амын яриануд явж байгаа. Тэгэхээр би тэд талд нь бол зөвлөгөө өгдөггүй. Ер нь бол аль чимийг зөв хэрэглээч гэж хэлдэг. Зүгээр монголчууд өөгдс хуучин хэрэгэлдэг байсан шалтгаан миний харж байгаагаар зөвхөн малын гаралтай бүтээгдэхүүн байсан. Тэгээ малын гаралтай бүтээгдэхүүнээ одоо ярьж байгаа шиг тийм замбраагүй ч идж байгаагүй. Яг үнэндээ бол эд өвлийн дүн өвлийн хүүтэнд ганц сар улаан мах иддэг байсан юм шиг. Тэгээ босд үед нь нөгөө хавар болохоор борцморцоо идэв. Ингээд нөгөө өтс мас нь гарцсан ингээд хам хэрэгтэй юм үлдсэн юм бүтээгдэхүүн хэрэгэлдэг. Дээрээс нь цагаан идэгээ 6 сар идчихдэг. Хэрэгэлждэг. Бараг бүтэн жил хэрэгэлдэг. Тэгээд зарим нутагч нь бүр хоол хийдэггүй шүү дээ. Одоо намайг жоохон багтал дундгой байх юм бол хоол хийдэггүй, цай чандаггүй, гурил идэх юм идэггүй. Тэгээ ерөөсөө айраг, тараг, аруул, бислэг. Тэгээд ингэж амьдэрдэг. Тэгэхээр ингэж хэрэгжилж байгаа улсууд нөгөө өвчнөр өвдөхгүй байх магадaltaй. Угаасаа л өвдөхгүй байх болно ч гэсэн. Ааруул, бислэг, айраг дандаа нөгөө хүнд хэрэгтэй болгоод хэрэггүй юмнуудыг гадагшлуулад, хайлуулад, өгцсийг хайлуулад, наран татаагаад гэд ингээд эцүүдийг авч үлдээд гэд ингээд тэрийгээ тохирсон хэмжээнд хэрэгэлдэг болсон. Дээрээс нь та нар малчид хэдэн цагт унтдаг юм мэдэх үү? Үгүй ээ. Малчид яг малтай хүмүүс шөнө 2 цагаас нааш унтдаг юм бэл. Би малтай айлд нэг очиж 3 хонс. Тэгээд 2 цагаас нааш унтдаг. Өглөө бараг 5 цаг гал босд юм. Тэгээд өдөржингөө мал хүнсний бүтээгдэхүүнээ тойлд юм бэл. Олон үнэтэй айл чинь бүр сайлаад ийлдэг. Олон адуутай айл эхнийхээ адуу гүгс агаал эргээл дараагийнхын саах тийм 2 цаг тутам саад юм лээ шүү дээ. Гэмэж. Тэгээд дээрээс нөгөө мөр ундаг. Тэгээд баян мөнхийн хөдөлгөөнд явдаг. Тэгээд нөгөө орж ирсэн бүтээгдэхүүнээ одоо бүрэн зарцуулж одоо тарч чаддаг. Тийм их хөдөлгөөнтэй байсан гэж хардаг би бол. Тэгээд тэр нөгөө хөдөлгөөн нь хоолтой нэг сайн зохицдог байсан. Тэгээд нөгөө хүүтэн нойтон хээр хөдөө явдаг те мал хариулдаг. Тэгээд тэр үед нь нөгөө
энерги их үүсвэр байх хэрэгтэй. Тийм учраас өөгдсөн тий одоо борцсон ч гэдэг юм уу тий ийм хэрэгтэй юмнууд нь байж тэр нөгөө дулаанаа хадгалж үлдэх хөдөлгөөний чадвартай байх гэдэг. Тийм юмнууд нь хадгалж үлддэг байсан байх гэж харж байгаа. Түүнээс одоо зургтай удирдлага барьцаад ингэж суучаад хөдөд байвал уучлаарай да ялгаагүй л харлаа шүү дээ. Тэ? Тархалт гэдэг маань тэгэл сахар болно. Сахар болохоор тэгээ бүх сүнс татварна. Тэгэл юм болж байна. Тэгэхээр ер нь бол яг хав альч хүнсийг, альч юмыг тэгээ ер нь бол тохирох хэмжээнд нь хэрэглээл гэсэн тийм бодолтой байдаг. Миний бодлоо. Эрүүл мэндийн дэмжээ ажиллагч бүгд найрамдах Солонгос улсын номер 1 уулын зэрлэг хүн орхитой хамтран ажиллаж байна. За уулын зэрлэг хүн орхитойгийн хувьд бол одоо зүүн Азийн уламжлал анагаах ухааны хувьд бол амьдралын үндэс гэж одоо нэрлэгддэг маш үнцэнтэй ургамал юм аа. За тэгэхээр энэ ургамлын ач тусын хувьд бол хүний биеийн олон эрхтэн системд бол сайнаар нөлөөлж идэг. За тэр дундаа зүрхний үйл ажиллагаанд их сайнаар нөлөөлдөг ач тустай. За нэгдүгürt гэвэл хүний биеийн тэр холестерины одоо тогтолцоог одоо хэвийн байлгах. За ингэснээр муу уг тосыг одоо багасгаж за сайн уг тосыг нэмэгдүүлэх, за мөн даралтыг докторжуулах, за антиоксидант чанартай учраас судасны тэр дотор байгаа ямар нэгэн өрөвслээс одоо урьдчилан сэргийлэх, за мөн одоо хамгаалах, нөхөн сэргийлэх тогтолцоог бол дэмжих үйлдэлтэй. За мөн дээрээс нь тэр хавдраас мөн урьдчилан сэргийлэх, за чихрийн шижин, за элэг болон за мөн одоо зүрх гэд одоо маш олон эргэтэн тогтолцоонд бол сайнаар нөлөөлж идэг аж тустай байх нэ. Тийм учраас солонгосчуудын одоо илүү сайн хэрглэж за үр шимийг нь мэдэрж байгаа эрүүл урт наслах боломжтой уулын зэрлэг хүн орхидог хэрэглэхийг санал болгож байна. Асралт мэд тэмлэг нь Баянгол дүүрэг 4-р хороо Алтай хотгоны баруун талд байрладаг. Амбултор болон 200 ортой хэвтэн эмчилүүлэх боломжтой. Мөн манай эмнэлэгч чих хамархоол хавдар уламжлалт эмчилгээ гэх мэтлэн эрүүл мэндийн цог зүйлчлэгээ үзүүлэхээс гадна хамгийн сүүлийн үеийн уншилгооны хиймэл оюухан дээр суурилсан бүтэн биеийн MRI тохиромжоор ажлын өдөр 8-аас 22 цагт, бэм гарагт 9-өөс 15 цаг хүртэл үйлчилж байна. Бид танд шаардлагатай үзлэг уншилгоо, эмчилгээ, мэс заслыг нарийн мэрэгжлийн мэрэгсэн чадварлаг баг хамт олон хийж гүйцэтгэн. Асралт мэд нэгдсэн эмнэлгийг зорин ирж эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлээрэй. 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зурд задалж сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлогт тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. Зүрхний шигдэс гэдэг өвчин хоёул ярьж байгаа. Тэгэхээр ер нь зүрхний шигдэс гэдэг өвчний шинж тэмдгүүд ер нь бол ер наан илэрдэг юм уу? Эсвэл яг таны сая хэлдгээр нэг шинж тэмдэг илрээд эхлүүл аль хэдийн өвчин эхэлсэн байна гэж үзэх үү? Ямар шинж тэмдгүүд илэрх вэ? Шигдээсээс өмнө нөгөө бах тий зүрхний титэн судасны хомсдол гэдэг. Тэр нь юу гэхээр судсан нарийсчаал нөгөө дундуур нь цус нь урсч өгөхгүй ингээл зүрх нь ингээд завөр өгөөд нөгөөтгт нь өвдөлт өгöd байна. Тэгээ яг ангаахын номон дээр үзснээр бол шигдээс бол шууд өвдөлтийн шоконд ороод ундаг гэсэн юм номтой. Тэгээ тэрэнд нь бүр морфин зорфин ингээд өвчин намдах хүчтэй юмнууд хэрэгэлдэг мэргэлдэг гэдээ бид нар ангаахт үтгий гэж үзэж байсан. Зүгээр миний туршлагаар харахад Монгол хүний зүрх баг өвддөггүй. Тэгээ ингээд явах дараад ингээд хөдөөд идэг. Яг тийм өвдөх үед нь бол унчаад байгаа шиг байна. Тэгээ унчаад байгаа шиг. Ерөнхийдөө байдаг завөр нь амьсгаад нь бачуур нь багалзуур шиг. Ерөөсө хамгийн түрүүний завөр нь. За ядардаг гэж байгаа. Тэ ядраад эдсэлдээд гэж. Хүн болгонд өөр өөр л дээ. Яг байж болох Монгол хүнд харж байгаа хамгийн том завөр нь тэр. За тэгээд бачуураад багалзуур шахаж байгаа нь ингээд хөдөлгөөн ихлэр нөгөөт нь ингээд дээш нэмээд өксөд идэв. Тэгээ гол дараад зүрх харгаад тэ зарим хүн нойр улчирхаа одоод өвдөд гэж орж ирдэг. Багч. Тэгээд бүр хүнд үедээ бол хүзэр рүү янгинаад, эрүүл рүү янгинаад, мөрлөө янгинаад гэдэг. Түүнээс зүгээр байж хахад
дал мөрөгшөөд 100 гар янгинаад байгааг бол зүрх хөвдөлт гэж хэлэхгүй. Тэрийг яг үзүүлж байгаа бараг 90% нь ихэнх нь булчингийн жангарал хүзүүн нурууны зовиртой шүү дээ. Яг хорц шигдээсийн үед бол одоо яг саяны зовир улам хүчтэй илэрдэл гэсэн үг. Хэрвээ тийм зовир гарч байгаа бол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй гэдгийг мэдэх хэрэгтэй. Үнэхээр англиад бачураад явхлаар нөгөөтг нь ингээ хоолоо шахаад байгаа бол яаралтай эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй. Ингэж эндээ харж явж болохгүй л гэсэн үг шүү. Тэр чинь таны зүрх бүглэрх гэж шүү. Тэ? Тэгээ бүглэрүүл зүрх чинь зогсоор нас орно шүү гэдгийг л хүн ойлгох. Тэгэхээр тэр завуурал мэдрэх хэрэгтэй, мэдрээд эмнэлэгт очих хэрэгтэй. Тасаа энэ Монгол хүний зүрх хэр барагтаа их өвдөд зөөр өхн баг байдаг гэж тий яагаад онцлог байна уу? Одоо хэлж мэдэхгүй байна. Тэрийг би бүр гайхдаг. Үнэхээр гайхдаг. Орж ирээд одоо нойр болчихроо өвдөд гэдээ ороод ирж байгаа. Тэгээ ороод ирэн гут бичлэгийн ихлээр барамтлалын судас бүглэрсэн. Тэгээ орохлоор нөгөөт нь бүглэрсэн баг. Тэгээ өөр зовөр. Тэгээ зарим нь бүр зовөргүй. Тэгээд их сонин одоо цус шингэлэх, цус шингэлхэл гэж ярьж байгаа юм л да. Цусыг шингэн байлгах 3 төрлийн бүтээгдэхүүнийг хэрэгжилж хахад цусных нь бүлэгнэлт нь нормд байгаад байдаг. Монголын их сонин. Тэгэхээр энэ дээр одоо тодорхой хэмжээний судалгаанууд одоо улс хийх хэрэгтэй байх л гэж хардаг. Ажиглахгүй шүү дээ. Тий, ажиглаж байгаа юм дээр байхгүй. Тэгэхээр өтгөн байх магадaltaй байгаа байхгүй. Магадгүй нэг хураагаар шингийн баг хэрэгэлдэг гих мэтчлэн гэдэг юутай нөлөөтэй байж магадгүй. Гэхдээ тэрийг одоо тодорхой хэлэх боломжгүй шүү. Зүгээр ажиглагдсан юм тэр. Гэхдээ энэ бол нотлогдоогүй шүү. Зүгээр миний надад ажиглагдж байгаа юм ба. Тийм би бас 3 дугаар эмнэлгийн нэг эмчтэй олж ярилцчихсэн. Тэрэн дээр бас яг тэгж хэлжсэн байхгүй. Ялангуяа зүрхний шигдээс дээр Монгол хүний одоо тэр чинь бас хугацаа байдаг юм байл шүү дээ. Одоо тэдэн цагийн хооронд одоо эмчилгээ тусламж шаардлагатай байж одоо хүн нас барах эрсдэлтэй гэдэг. Тэгсэн чинь Монгол хүнийх чинь бараг дэлхийн стандартаас чинь даблдсан яваад идэг гэж сонсч байсан. Нэгд өөрөө мэддэггүй. Тэгэд ирдэггүй гэд нөлөөнүүд байгаа. Одоо жишээлбэл шигдээсий чинь бүгдрэн гут нь судсан дотор нь одоо бүлэнгийн хайлуулах эмчилгээч байгаа шүү дээ. Бага тэр бүлэн хайлуулах эмчилгээнд тодорхой хугацаанд ирж чадсан тохиолдол үйлчлэн. Тэрнээс хойш ч үйлчлэхгүй болчихно гэсэн үг байхгүй тэр дээр. Тэгэхээр манайхан тэр цагтаа ирж чаддаггүй. Одоо жишээлбэл зүрхний титэн судасны эмчилгээ нөгөө стентэ тавьчихсан шүү дээ. Стент тавьчихад протоколд бол шууд 2 цагийн дараа гэлүүний болчихдог. Яг тэгвэл тэд нар нөгөө тусламж нь хурдан дөргөн дуудаал 10 минутаар очиод 20 минутанд гэх нэмлэг дээр тусламж авчдаг. Манад бол хэцүү шүү дээ. Заавал маргааш юм уу хүнд байвал 2-3 хоног ажиглаж жагаад гаргахгүй бол нутг руугаа явцдаг. Буцаж ирэх тусламжаа авч чаддаггүй. Тийм учраас яг хөө тусламж хийх үйлчилгээ нь өөр байдаг. За ер нь дэ зүрхний ямар нэг асуудалтай байлаа гэж бодоход энэ дээр ер нь ямар шинжилгээнүүдийг тухайн хүн ер нь хийлгэсэн байх шаардлагатай гэж үздэг. Хамгийн энгийн бөгөөд урт удаан хугацаанд хадгалагдаж чадсан шинжилгээ зүрхний цэцлэг эмчилгээ шүү дээ. Энэ бол аюулгүй мундаг хямдхан энгийн шинжилгээ. Хүний зүрхэн дээр болж байгаа процессыг биеэр дамжуулаад цаасан дээр болгоод долгионы онлоор тайлбарлаад гэдэг ингээд. Тэгээд тэр нь бол хамгийн энгийн. Гэхдээ яг энэ дээр одоо хорт шигдээсүүд баригдахгүй байх эрсдэлтэй. Тэгээд нөгөө цусны доторх тропонин тэгээ босод креатин киназ гэдэг ингээд бос шинжилгээнүүд нь үе шатаас хамаарат өгнө. Тэгээд дээрээс нь бүлгэнэлт өөхтөс сахар гэд бос тэрхтнүүдээ үзнэ гэсэн үг. Тэрний дараагаар шаардлагатай эргэл зүйтэй одоо шигдээс биш. Зүгээр судасны нарийсл байна гэж эргэл зүйтэй үйл нэг ачаалтай бичлэг юм. Тэгээд эхоо бол зүрхний эхоо хийчихээр ингээд бүгдийг хийчихнэ гэж ойлгодог хүмүүс. Тэгэхээр зүрхний бичлэг нь бол тийм одоо долгионоор тайлбарладаг байна тийм. Тэгвэл ачаалтай бичлэг нь ачаал өгөөд дахиад долгионоор тайлбарладаг. Зүрхний эхоо нь болохоор зүрхний бүтцийг л харна шүү дээ. Тэр хэдий хинжээгээ цусаа шахаж जैन тийм үйл ажиллагаагийн бүтцтэй нь харж байгаа байхгүй. Тэгээд нөгөө зүрхний орон хэсгийн булчин судас бүглэрчүүл тэр хэсэг нь ажиллахгүй байгааг онцлно гэсэн. Тэгэхээр тэр хэсгийг зүрхний эхоогоор дахиж хийнэ гэсэн. Тэгээ шаардлагатай бол нөгөө зүрхний эхоос дотор айгууд олон төрөл байгаа шүү дээ. Тооцогчтой стрим гэдэг ингээ олон төрлүүд байгаа. Тэднэрийг хийнэ. Тэр нь зүрхний эхоод багтана. Хэрвээ тэгээд дараагийнхын шатанд орох ёстой бол компьютер томографи хийнэ. Тооцогчтой компьютер нөгөө титэм судасныхаа зургийг харна шүү дээ.
Тэгээд эдийн засгийн зургийг хараад бөглөрөлтөй байгаад буюу нарийнсалтай эрсдэлтэй байх юм бол нөгөө ангио гэд нэрлэдэг байгаа. Тэр нь бол эдийн засгийн доторх онцлог. Тэ? Хүний биеийн гаднаас гараар буюу гуяар гуурс ороод тэгээд энгийн ойлголттой гуурс ороод нөгөө судасны аман дээр очиж жагаад будаг шахаж. Тэгээ нөгөө судас чинь модны хүч шиг харагдаж шин. Тэгээд тийм дотор нарийнсал байна уу, бөглөрөл байна уу, байвал хідэн газараа хідэн судаснд байна, хэр зэрэг уртын, хэдийн хөвцөн нарийнсалтай юм те. Тэднийг онцлоод тэгээд шаардлагатай бол нөгөө баллоноор тэлээд стенд тавина гэсэн. Ангио тэгэхээр маш нарийн бас үзэж байгаа бодиттой. Илүү онцлогоо магадaltaй. Яг гэвэл зүрхний компьютер нь болохоор нэг хөдөлгөөнтэй хэрэгтэн дээр хийж байгаа. Зүрхэнд ерөөсөө онцлогоон дээр ганц хөдөлгөөнтэй хэрэгтний зүрх юм чинь. Хөдөлгөөнтэй хэрэгтэн дээр хийж байгаа учраас одоо яг ангиошгүй бүрэн онцлохгүй. Гэхдээ бид нарт одоо 80% мэдээлэл өгнө. Тэгээ ангио нь бол бүрэн онцлог. Тэгээд титмс судас чинь ганц стенд тавих биш шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө ротоблетер гэдэг ингээд өргөн гарцсан шохог нь өргөмддөг болсон. Бүлэнгийн саруулна тий. Тэгэл тэр дотор ч эхо хийдэг болсон. Тэр доторх нөгөө нарийнслийн цаадах наадах даралтыг хэмждэг болсон гэдэг ингээд нөгөө стенд тавих үгүй юу гэдгээ эмчилгээ хийх үгүйгээ шийддэг айгүй мундаг технологиуд гарсан. Ангиог тэгэхээр эмч одоо хүн үзүүлэхээр нэг компьютер томографч гэдэг юм уу те заалтаар хийлгэж гэнэ эсвэл тухайн хүн өөрөө би эрт илрүүлгэр ч юм уу үзүүлэх гэж үзүүлэх боломж юу юм. Эмчийн заалтаар хийн. Тийм энэ нөгөө инвазив шинжилгээ гэд нэрлэдэг. Яг гэхэлэр нэг хүний биед орж хийгддэг тодорхой хэмжээний эрсдэлтэй. Одоо ингээд судас цоолол, арьс цоолол, судас цоолол, судсан дотор яваал зүрхэн дээр очиад шахаал гэдэг. Тэгээ энэ үед чинь судас гэмт хэм алдах тэр байтга зүрх зогсогч хүн л байгаа шүү дээ. Тоцогч чахан гот зүрх зогсчдөг хүн нэрлж байдаг. Тэгэхээр ийм хүнд эрсдэлтэй учраас энийг хүссэн хүн болгонд хийж болохгүй. Одоо тэгээ би бас нэг эмчийн подкастыг үзчихсэн. Эрүүл мэндийн яг подкаст байсан баха. Яг зүрхний эмчил байсан санагдаж байна одоо бодоход. Тэр эмчилгөөс тэгж хэлсэн байсан л да. Одоо жишээлбэл автосолд орсон байдаг ч юм уу эсвэл ингээд энэ төрөлхийн одоо нэг аневризм зүлхэн гэж яриад байгаа шүү дээ тий. Одоо тийч нэгсэндээ машины дугуугаар тайлбарлах юм бол нэг хаван үсцэн хагарахад эзэд бэлэн болцсон ч гэдэг юм уу. Энийг мэдэхгүй байгаа тохиолдолд ер нь хүн яаж уншлуулвал зүгээр идэв. Тэн дээр юу ангиа зөвлөгдөх үү яа гэм бол. Хол судасны нөгөө хуулгарлыг ярьж байгаа шиг байна. Тэгэхээр яг нөгөө даралт ихтэлтэй, судасны хатууралтай, өндөр настай ийм хүмүүс маань голдуу гол судасны хуурал болдог. Одоо ингээд зүрхнээс нэг гол судас гараад одоо арц хүртэл яваад арцгнаас 2 салаа хөл рүү яваад гээд дундаа бүх хэрэгтнүүдэд тижээж байгаа шүү дээ. Салсан судаснууд тижээж байгаа. Тэгэхээр тэр судас ингээд гимтлээс тий гимтэд унаад нөгөөх судас манд урагчиж байгаа. Хоёрдугаарт судасны хатуурлаас болж байгаад нөгөөх нь тэлж явд ингэж хатуурч тэлж томорч явж байгаад нэг даралт хэсгээр хуурч гэдэг юм олон шалтгаанууд байна. Тэгэхээр тэрнээс сэргийлэх асуудал бол яг маш цөөхөн өвчин. Гэхдээ сүүлийн үед харьцангуй хуучиннаас илүү олон онцлогонд сайжирсан, илүү олон сонсогдоод байдаг болчиход байна. Тэгээ хамгийн аюултай нь тосомж авахтай хэцүү өвчин учраас үнэхээр судасны хатууралтай юуны даралт ихтэй бол компьютер томограф нөгөө зүрхнийхээ компьютер томографыг хийчихээр нөгөө гол судасны зураг хамт гарна. Давхар шинжилгээ хийх нь шүү дээ. Гол судасны мань зураг хамт гарна гэсэн. Өгөөдөө эхо тарахад гол судасны хэсэг мэсэг өргөн байвал тэр энэ харагдана гэсэн үг. Тэгэхээр ер нь бол тийм сэжиг байгаа хүн бол бүрэн шинжилгээ хийлгэж хэрэгтэй гэсэн. Бүх шинжилгээнд эмч нь угаасаа үзээд тодруулаад ер нь тэгдэг шүү дээ. Манайхан би очиж шинжилгээ хийсэн энийг хараад тэр тэрийг өгцөн гэд ингээд өөртөө шинжилгээ өгөөд нөгөө цагаа бөгөөд мөнгөө зараад байдаг. Тэгээд эмчтэр очихоор шинжилгээнд дутуу байдаг. Нөгөөдхийн нэмж хийх шаардлага гардаг. Тэгэхээр эхний очирт нэг бол урьдчилан сэргийлэхдээ ороод нөгөө багцаараа өгөх. Нэг бол эмчтэй үзүүлээд яг чиглэсэн шинжилгээгээ хийлгэх нь өөрт нь илүү ач холбогдолтой. Тийм. Түүнээс өөртөө мэдээд шинжилгээ өгдөг бол одоо би ямар нэгэн эмэгтэйчүүдийн шинжилгээг би үл бичиж мэдэхгүй шүү дээ. Тийм. Би одоо эмэгтэйчүүдийн өвчин дээр энэ шинжилгээ өгөөрэй гэж би мэдэхгүй шүү. Тэгэхээр хувь хүн бол мэдэх боломжгүй байхгүй. Тэгэхээр тухайн эмчтэн зөвөр гарвал тэндээ очиж үзүүлээл. Тэгэл тэрэндээ тохирсон шинжилгээг хийх нь хувь хүнд оновчтой.
Тэгэхээр олон шинжилгээ шаардлагагүй шинжилгээнүүдийг тэгж их өөх хэрэггүй л гэсэн үг болчих чинь тий. Тэгдэг. За. Тэгээд зүрхний одоо асуудалтай болсон хүмүүс дээр нөө шинжилгээнүүд хийхдээ бас зүрхний цахилгаан эмчлэг дээр би бас тодруулж асуу гэж бодоод байна. Яг одоо жишээлбэл мэдгүй хүмүүс их байгаа хэл та одоо эхний ээлжинд зүрхний цахилгаан эмчилгээ чинь ингээ хэвтүүлж байгаа л маш хурдан хийчихэж байгаа шүү дээ. Тэгээд дахиад бас нэг ачаалттай гэж байгаа. За тэгээд бас нэг зарим хүмүүс төр чи 24 цагийн ингээ ингээм аппарат зүгээ явуулчихдаг. Тэрний ач холбогдлын таваас хэлж өгөөч. Өөр ямар даргууд өгдөө? Тий зүрхний бичлэг нь өөрөө одоо саяны цусан хэмжээнд дутагдлыг онцлох. Хоёрдугаарт нь хэм алдал. Тэгээд тэнд нь нөгөө кали гэсэн багссан гэл ингээд олон онцлогооны мэдээлэлтэй. Тэгээд ачаалтын бичлэгийн хувьд бол саяны титм судасны нарийслыг нэмэлтээр ачаал өгч онцлж байгаа гэсэн. 24 цагийн бичлэг нь бол зүрхний цахилгаан бичлэгээр хэм алдал онцлогдож байгаа шүү дээ. Хэм алдалт бол ерөнхийдөө ихэнх хэсэг нь тэнд одоо тодорхойлогдно гэсэн үг. Тэгээ хэм алдалт нь 24 цагт 14 хоногт тий 7 хоног 14 хоногт гэдэг ингээд урт хугацаанд байна уу гэдэг ингээд хоолтор боёо 24 цагт нэрлээд байгаа. Тэр нь бол удаан хугацаанд зүрхний бичлэг хийх. Удаан хугацааны зүрхний бичлэг гэсэн үг. Тэгэхээр тэр бичлэгийг хийж хэм алдалтыг онцлж байгаа. Манайхан нэг мод шиг хоолтор хийлгээл яваад байгаа. Хоолтрын хийлгчээр сайн гээл бүх хүмүүс хоолтор хийлгээд. Зүгээр хэм алдалтай тохиолдолдоо эмчийн залтаар хоолтор хийлгэх хэрэгтэй. Хоолтор нь хуучин 24 цаг л байсан. Одоо ч 7 хоног 14 хоног сар мар гэдэг тэр байтгаа урт хугацаагаар чип шиг юм тавьчаад нөгөөдгийг хянж явж идэг. Одоо хэм алдалтаас болоод пейсмейкер гэдэг өдөгч тавьсан хүмүүс бол онлайнаар эмчтэй хянагдаад явж идэг болсон. Ийм төвшөнд очсон шүү дээ. Тэгэхээр ер нь бол зүрхний бичлэгэнд олон талын онцлогооны ач холбогдол. Цаашаах ачаалттай бичлэг хоолтор энэ нь бол лавшруулсан нэмэлт мэдээлэл авах зорилттой л гэсэн. Тэгээд зүрхний бичлэгийг юу ч орлохгүй. Цусны шинжилгээ орлохгүй, зүрхнийхээ орлохгүй, компьютер томограф орлохгүй, ангиограф орлохгүй. Тэр мэдээллийг зөвхөн тэр л өгнө. Тэгэл өгнө. Тийм. Тэгэхээр нөгөө яхаа хэлгчээр бичлэг хийх хэрэггүй гэсэн ойлголттой яваад байдаг. Яг тэгтээ энэ нь илүү шинжилгээ юм чинь би энийг л хэлчихье гэдэг. Тустай ач холбогдол. За. Тэгвэл зүрхний шигдээсийн ерөнхийдөө эмчилгээ нь ямар эмчилгээнүүд байдгийг ер нь мэдцлийн болон мэдцлийн бус ямар эмчилгээнүүд байна? Эхний очорт бүрэн онцлох хэрэгтэй. Тэгээ онцлоод хамгийн түрүүнд бол ангиограф л хийн шүү дээ. Ангиограф хийгээд яг шинэ бүлэн байвал бүлэнгийн саруулна. Тэгээд үнэхээр бөглөрттэй үйл нөгөө баллоноор теледиснэнтэй тавина гэсэн. Тиймд олон газар олон судас буюу судсан дотор онгойлгод хэлэх боломжгүй бол нээлттэй одоо титм судсын залгаас идэг мэдцэл хийгддэг. Тэрний үг гэхээр цэжний дотор талын 2 судсыг авчиж залгах. Үгүй бол артерийн судас аль нэг мөчнөөс авч авчиж нөгөө бөглөрсөн хэсгийг алгасах. Тэ. Үгүй бол вений судсаар тавих гэдэг юм уу, химийн судсаар ч гэдэг юм ингээд олон аргууд бий. Тий. Тэгээ яг нээлттэй юм байна тий. Нээлттэй. Тэр нь бол бас л хийгдэг өндөр хэмжээний тусламж гэсэн үг. Ажиллахгүй байгаа тэр хүчсэн хэсгийн судсыг орлож өчгөөс өмнө. Тий. Хүчсэн хэсгээр ер нь бол ямар нэг юм хийгдэхгүй байх. Яста. Ер нь бол магадaltaй гэсэн. Одоо нэгэнт хүчсэн хальс болцсон бол тэн дээр ажил бэр хийгээд угаасаа боцоод болчихсон болохгүй шүү дээ. Тэгэхээр трийг харах хэрэгтэй. Хүмүүс нийтлэг нэг ярьдаг зүйл байдаг шүү дээ. Өнгөлцөг хагарахаа шахлаа гэлтэй. Өнгөлцөг хагарна гэдэг зүйлийг бас та хүмүүс тайлбарлаж өгөөч. Энэ нийтлэг хүмүүс бас мэдүүлэх сонирхолтой байх болов гэж боддог. Одоо монголчууд яагаад тэгд нэрлэсэн мэдэхгүй байна. Тухайн үед ангах хөгжөөг байсан болохоор нөгөө зүрх зогсохыг өнгөлцөг хагарах гэж нэрлэж ирсэн юм болов. Калабан наадсан ч гэж ярьдаг те. Калабан хаагдан ч гэж байхгүй л те. Калабан яг хуу калабан гэдэг нь зүрхний хавлага. Хавлага нь бол өөрөө нөгөө юм нэгэн тамхины цаас шиг намирсан ийм гоё бүтээгдэхүүн зузаараад сүулдэ орох нүхэн багасаад тэгээд нөгөө хавлах сэлдэг хаалгаа хийдэг шүү дээ. Тэгээд тэр тэгж гин таагдах боломж багтаа. Тэгэхээр яг зүрх зогсолтыг л хэлдэг байсан болов уу гэж бодож байна. Өнгөлцөг бол харах боломжгүй шүү дээ. Малын өнгөлцгийг та нар мэдэн шүү дээ. Малын өнгөлцөг чинь хүний өнгөлцөг чинь дороо хэд нэг 2 мм цуцсан юм байгаа шүү дээ. Тэгээ гандлынхаа өөх мөөх ингээд бус юмнуудтай нийлээ бараг 3 мм шиг юм байгаа. Гэхдээ тэр хагарах боломжгүй. Тэр хагарахын тулд зүрх хагарч тэр хагарна шүү дээ. Тэгэхээр зүрхч
баг хахахгүй. Тэгэхээр тэр зүгээр ам яар. Зүрх зогсохыг хийж л нэрлдэг байсан баах гэж бодож байна. Эрүүл мэндийг дэмжих ажиллагч янзтай ясны шүл хамтран ажиллаж байна. За тус шүлний хувьд бол одоо Монгол орны зэрлэг байгальд одоо бэлчээрлэж одоо шимт одоо урмлаар эдээссэн үхрийн булгууны яснаас гаргаж авдаг. За үүнд бол хүний биед хэрэгцээтэй тэр уураг, за амин дэм, эрцээр одоо баялаг, за химийн ямар нэгэн нэмэлт болон нөөцлөгчд бол агуулаагүй ижээдэг. Монголчуудын хувьд бол дийлэнхтэй тэр мэдрэлийн ядаргаа болон за ядрах, сүлдэх, за тэр толгой өвдөх, за нойр гүдэгч гэдэг юм уу эдгээр шинж тэмдэг их нийтлэг илэрж идэг. Энэ үед бол бид нэр одоо эмээр бус, за хүнсээр өөрийгөө ангаахт илүү ихээр анхаарч одоо ясны шүлийг илүү сайн одоо идэж хэрглэж хэрэгтэй. За ялангуяа тэр бага насны хүүхдэд ч гэсэн ясны шүлэлд одоо усанд оруулал илүү тамир тэнхийг нөхөх, дархлааг дэмжих энэ зүйлүүд бол байж идэг юм а. Тийм учраас эмээр бус, за хүнсээр одоо ангаах шидэж орвол янзтай ясны шүл. Эрүүл мэндийг дэмжих ажиллагч газар шим компани Артишок эрүүл мэндийн ундаа хамтран ажиллаж байна. За энэ Артишокийн хувьд бол за чихрийн шижийн өвчлөлийн үед бол хүний цусан дахь сахар хэмжээ ихсдэг. За түүнийг бууруулах, за мөн урьдчилан сэргийлэх, за мөн одоо хордлогууд байж энэ хүн арх уух, за тамхи татах, за химийн болон одоо тэр хоолны бусад одоо хордлогуудын үед бол тайлгдыг ач тустай. За мөн хоол боловсруулах, хоолны шингэлтэнд илүү ихээр сайнаар нөлөөлж идэг. За мөн одоо бүр шийст дамжуулах замын болон за илэгний бусад энэ олон төрлийн үйл ажиллагааг дэмжиж байдгаар илүү давуу талтай байдаг. За энэ артишокийг хүн одоо ууж эхлэхүүд яадаг вэ гэхээр тухайн хүний ядаргаа тайлагдах, за мөн одоо тайвшрах, за мөн одоо тэр нойргуудл багасах, эрч хүч одоо ажлын одоо илүүхээр эрч хүчтэй болох зэрэг олон ач тус байж идэг. За хүн бол өдөрт нэг шил буюу 250 мл-ийн артишокийг бол уух боломжтой. За хордлогын хэмжээнээс хамаарат нэмэгдүүлэх боломжтой байдаг. Сүүлийн үед яг тэр сахарын хөл гэдэг энэ хүндрэл хүмүүстээр их тохиолдоод их ирж байгаа гэж ярьсан. Таны хувьд гэсэн олон одоо мэдээллийн суугууд бас тэр талыг илүүхээр ярьж илээ. Тэгэхээр сахарын хөлний хүндрэл гэдэг зүйлийг хоёулаа хүмүүст анхааруулж яриа. Энэ юу нь яагаад илүү ихсээд байна? Хүмүүс яагаад энийг анхаарахгүй байна вэ гэдэг талаар. Нэг сахарын хүндрэл хамгийн их тохиолддог эрхтнүүд байгаа юм. Болроос илүүлж байгаа. Тэ? Тархин цэсаар болж байгаа. Нөгөө судас натураа тархин цэсаар болж байгаа. Шигдээс болж байгаа. Тэ судас натураа бүглэрч байгаа. Бөөрийн ажиллагааг болоо бөөрийн дутагдлаараа бөөрөөс илүү. Тэгээд дараагийнх нь хөлийн судас бүглэрээд хөл тайрах асуудал. Тэгээ юу гэхээр би яагаад энийг яриад байгаа гэхээр энэ нэгдүгээрт хүмүүс айгүй их цаг алдаж яриад байгаа. Хөл нь аль хэзээ харалцсан, хүчцэн, цайцсан тэ тусламж авах боломжгүй аваад ч сэрхэхгүй тийм төвшөнд яриад байгаа. Тэгээд хамгийн гол нь хаана очих мэдэхгүй байгаа. Мэдэхгүй байгаа. Тэгээ юу гэхээр хамгийн түрүүнд бүрэн онцлох хэрэгтэй. Одоо саяныхаа компьютерийг хийх нь шүү дээ. Эхо тараад машингийн шүү дээ. Нэгдүгээр зовир нь бол хамгийн дөрөвд хөл даарах, ирээн булчин өвдөх, явхлаар нөгөө зовир нь нэмэгдэх, тэ. Тэгээд хомс унах, арьс хаврааших, тэгээд цайх, тэгээд одоо хөл шархлах гэдэг ингээд олон юмнууд. Тэгээд тэр зовируудыг сахартай байгаад байх юм бол сахартай үн тэр зовирууд илэрч байгаа бол яралтай эмчтэй үзэл хэрэгтэй. Эмчтэй үзэл. Тэгээд дараагийнх нь машингийн шүү дээ. Соцын тэмдэгч юм. Тэ? Соц тэмдэгч бол зүгээр энгийн л бидний одоо бодит үзлэгийн нэг хэсэг. Соцын тэмдэгт бөглөөтэй юм уу гэх юм бол ялгаагүй дахиад эхогоо юм гэсэн. Биднэрт үзүүлэхийг миний үзхийг алгасаад шууд эхож хийх боломжтой. Тэ? Эхо бол хурдан түрүү хэлсэн тэ бодит мэдээлэл өгнө. Үнэхээр нарийнсалтай бол нөгөө компьютер томографи. Компьютер томографи хийхлээр хөлийн судас ингээд бүтнээр гарна. Тэгээд тэр нь хаана нарийнсалтай хаана бүглэрэлтэйг бүгдээр гарна гэсэн. Тэгээд тэнд нарийнсал бүглэрэл байх юм бол энэний дараагийн эмчилгээнд судсан доторх эмчилгээ байх хэрэгтэй. Энэ судсан доторх эмчилгээг хийгээд амжилттай болвол судсан онгорхоо удаан байгаад хөлтөг удаан байж чадна гэсэн. Тийм. Тэгэхдээ энэ ажилбарыг бид нар хүмүүс нөгөө судсыг солиод шинэ болгож байгаа юм шиг юм бүрэн эмчилж байгаа юм шиг асуудаг гардаг. Зүгээр тэр бол нарийцсан бүглэрсэн имийг л онгойлгож байгаа. Зүрхэн дээр стенттэй авах ч адилхан нарийцсан бүглэрсэн имийг л онгойлгож цусны урсгалтай болгож байгаа гэсэн. Тэгээд үнэхээр одоо судсан дотор янзлах боломжгүй мисцлаар судас залгах шаардлагатай бол мисцлаар судсан. Одоо нэг бүглэрсэн эсгийг алгасаад мисцлаар судас залгадаг. Зүгээр судсан дотор нь янзлахгүйгээр эмчлэхгүйгээр шууд мисцэл хийх тохиолдолч гардаг. Тэр бол эмчийн залтаас л гардаг тухайн өвчний байдлаас. Мөн дээрээс нь судсан дотор
нөгөө өрөм гарцсан. Тэгээ өгөхлөөр одоо бид нар чинь сатурк оруулаад сатуркны гадуур баллон оруулаад баллоноор нүхийг голдоод дийлж байгаа шүү дээ. Тэгэхээр баллон дийлдэхгүй юмнуудад өрөмддөг. Тэ шүдний боорын машин шиг ингээд өрөмдөж шохоог нь өрөмддөг. Тэгээд дээрээс тийш дээ. Угаасаа би түрүү хэлсэн шүү дээ нөгөө ханы шохоо шиг гэж хэлсэн шүү дээ. Ханы шохоо шиг тийм хатаа болчихдог. Бас нөгөө гаднаас долгионоор нөгөө суцыг ангаалгах гэдэг юм уу гэдэг айгүй олон төрлийн юмнууд бий. Тэгээ яг хуу энэ шатыг эхлээд хийлгээд одоо болохгүй бол дараа нь нээлттэй мэдсэл рүү шилжих юм өстэй гэдгийг хэлэх хэрэгтэй. Эмийн эмчилгээн дээр бол сахартай хүн бол хамгийн түрүүнд аспириныг нуулгах шаардлагатай. Аспирин нуулгах шаардлагатай. Тэгээд шаардлагатай бол нөгөө бүлээн хайлуулах гэдэг юм уу, сүцтэлэх гэдэг юм уу эмчилгээнүүд нь хийгдэх хэрэгтэй. Хувь хүн бол хамгийн их хичээх хэрэгтэй бол арсыг бүр мөтөн байлгах хэрэгтэй. Дулаахан байлгах хэрэгтэй. Сүцтэлэх юмнууд хилээд тэгээд дээрэс нь маш сайн хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Одоо хүний организм чинь судас энд бүглэрхэд алгасаад шууд гүр шиг судас сургачдаг. Судас сургаж чаддаг. Тэгэхээр алхаад байгаа тохиолдолд хөдөлгөөнийх нь хажуугаар нөөц судас сургаад одоо өцгтөр амжилтгдсан хүн гэхэд баруун талын одоо гойны дунд хэсэгт нь төөшөхгүй бүглэрсэн хөлн зүгээр яваад байгаа. Тэгэхээр тойроод судас сургацсан. Алгасаад нөгөө газар нь судас очиод цусан хэмжээ нөхцсөн байна. Алхаад байдаг хүмүүс тий. Ер нь бол яг нэг тохиолдолд алхаагүй байсан тийм хүмүүсдэг. Хоёрдугаар алхаж чадвал нөгөөт нь илүү өсдөг. Тэгэхээр бэлтгэг үлдэхийн тулд дэглэмээ сайн байх хэрэгтэй гэсэн үг. Энийг ажилбарыг хийсэн ч хийгээгүй ч тухайн хүн юу байх хэрэгтэй. Тэгээд энэ тэнд очиод нөгөө хануур шүтгөөр хатгах, матгах гэний юм хийлгчдэг. Тэгэхээр нөгөө тижээлгүй байгаа хөл нь алдар ороод идэлээд өвчлөөсөө сэвсүүсээд гээд ингээд хүндрээд тэгээд цаашгаа явчихдаг. Эмнийх нь хувьд бол аспирин. Тэгээ би бол одоо яг одоо нөгөө өдөржингөнд орчуулж байна. Энэ намрын хоёр хуралдаар өдөржингөнд танилцуулна гэж харж байна. Тэгээ өдөржингөнд орчуулж байна. Тэр дотор бол нөгөө цус шингэлэх гэж ярьдаг аспирина тэг клопидогрил уудаг юм уу. Тэгээд дээрэс нь бүлээн айлуулах юм. Явдаг бүлээн айлуулах юм нь бол одоо миний хэрэгжилж байгаагаар 2 жил шахуу 3 жил хэрэгжилж байна гэсрэлтэй хэрэгжилж байна. Тэгээд харьцангуй үр дүнтэй. Маш дэжиг үр дүнтэй. Тэгэхээр тэрийг хэрэглээд явж байгаад тэгээд цаашгаа бос дэмжлэгэнүүдээ эмчтэй тогтмол үзүүлэх хянуулаад явна л гэсэн. Тэгээ гадуур дээр нэг падма гэл ингээл нэг ургамлын юм зөвлөд ингээд тэр нь ч утгагүй ч үнтэй. Тэгэхээр тэр мэрийн тэр бол ургамлын юм л дээ. Тэгэхээр тийм бодтой эмчилгээнд хандах хэрэгтэй л. Тэр одоо таны сая хийсэн хануур хатгуурт оруулаад чинь цусан хангамж нь буурцсан эргэлт удаашралтай болчоос тэнд өөрийгөө одоо нөхөн сэргийг хамгаалах тогтолцоо албахгүй болсон байна шүү дээ. Байхгүй. Тэгээд тэр шархан шууд талбар ороод тэгээд идэлээ явчихж байгаа. Тэрийг ханж хатгаад угаасаа бүглэтээ суцыг хонголохгүй шүү дээ. Тэгэхээр яг гадуур нэг тим юмнууд яваад ингээл тэрлүү нь очиж хийлгээл хатгуулаад ерөөсөө болохгүй. Тэгээд дээрээс нөгөө хумс шийдэх тэрийг ухах Монголд айгүйх байдаг. Тэгээд тэрнээсээ болоод идэлээд эхэлчихдэг. Тэгэл шууд залгаал харлаа л тэгэл ингээл хөлт харагдав шин. Нөгөө хүн чинь далд эрхтнийг тоодоггүй. Шигдээс болох бөөрийн төтгөл энэ тэрийг ерөөс тоодоггүй. Хургууд харна гэж ихлээр л сандраад эхэлдэг. Тэгэхээр ер нь бол эртл эмчтэр ирэх хэрэгтэй. Эрт эмчтэр л очих хэрэгтэй. Сахартай гэдгийг мэдэхгүй явж байгаа шүү. Сахарын хүндрэлд орсон тохиолдол ер нь байдаг бах тий бас. Байдаг. Тий. Сахарыг ингээд идэг. Би сахаргүй гэдэг. За Монгол ирчүүд бас нэг юм өвлөө ойлгох нэг юм байдаг. Би ирвлээ. Би өөрийгөө мэдэж байна гэдэг нэг амар том үг байдаг. Тэгээд имлгээс цухтаадаг. Яадгийг мэдэхгүй дээ. Одоо би гаагүй арахгүй гэл. Тэгээд идэг. Тэгвшээ одоо дахиад нэг амьдэрдэг бол окей. 2-3 байг л дээ. Дахиад нэг төрөө дахиад амьдэрчдэг бол тэр үедээ тухайн алдаагаа очлоо дахиж амьдэрхгүй шүү дээ. Тэгэхээр энд ингээд нэг тамраал их нэртэй тамраал би өөрийгөө мэдэж байна гэл найзуудтай тамраал би мэдэж байна гэл ингээд идэх бол хэрэггүй байна. Зүгээр очиод сахартай үг ядаж үзэж хэрэгтэй. Өрхтөр үзэж байгаа шүү дээ. Тэ? Сахартай үг үзэж хэрэгтэй. Тэгээд сахар нэх байвал эмчтэр очих хэрэгтэй. Тэр байтгаад тэр чинь шууд сахар ихсэл өвчин болчих байгаа шүү дээ. Сахар өмнөх үе гэж байгаа шүү. Тэр үед нь барьчих чадвал сахараар өгдөхгүй ч байх болно шүү дээ. Тэгэхээр тэр энтрийг
Ер нь бол манайхан эрүүл мэндийн талаар сэтгхүүгээ өөрчлөх хэрэгтэй. Ганц эрүүл мэнд шүү дээ. Энэ зам мам гэж бөглөө гэж оюун санааны бөглөрл яваад байна гэдэг байна. Энэ оюун санаагаа өөрчлөх хэрэгтэй л дээ. Одоо өвдөхөд тухайн өөрөө л өвдөн шүү дээ. Тэг байхгүй болчиход тухайн өөрөө л байхгүй болно. Аргийнхын бөгөөд эрүүл мэндийн салбарын байж л шүү дээ. Тий. Тэгэхээр өөртөө л анхааралтай байх хэрэгтэй тий. Хайртай байна гэж зүгээр би өөртөө хайртайг яваад байх биш л дээ. Тэгээ анхааруулах хэрэгтэй. Одоо өөртөө юмаа зориулах хэрэгтэй. Гэ шинжилгээ өгдөг. Өгөөдөө эртэлрүүлэгтээ орчих хэрэгтэй. Эртэлрүүлэг чинь тэртээ дэргөө баг бүх шинжилгээ хийж байгаа шүү. Тэнд орчоод илүү тэнд хийх байгаа юм бус газар хэлгэж болох хэрэгтэй. Хамгийн энгийн философи байгаа шүү. Тэгээд дуудаад байдаг очихгүй нөгөөдөө. Тийм байж өөр хуваар гаргаад дуудаад тэгээд одоо үлдсэн улсуудын дахид дуудах тогтолцоо явж байгаа. Тийм орон байдгүй байхгүй тийм ингээд ханаас нь дуудаад яваад идэг тийм орон байхгүй. Тэгэхээр ер нь бол өөртөө анхаарад тэгээд өөртөө тодорхой хэмжээний мөнгө төгрөг зарцуулаад ингээд шалгуулад явчихад хүнд өвдөхгүй л байна. Хуруугаа тариулахгүй хөлөө тариулахгүй. За тэгэхээр энэ тал дээр ялангуяа манай ирчүүд маань илүү сайн ойлголттой байгаад энэ тал дээр анхаарат өгөөсэй гэж гэдэг үүднээс эмч өнөдөр бас ярьж байгаа. За тэгвэл бид нар нийтлэг одоо жишээлбэл ингээл хөлний судас гэж ярихаар ч юм уу зүрхний шигдээс гээд ярихаа энэ хүмүүст их хол санагдаад байна л да. Яг үүндээ ойрхон болсон гэдгийг хоёул өнөдөр ярьж байна. За тэгвэл хүмүүст маш их ойрхон санагдах зүйл нь юу гэхээр цус өтгөрөх гэдэг зүйл ойрхон санагдаж байгаа. Тэгвэл цус өтгөрнө гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Яахаар цус өтгөрдөг юм бэ? Энэ талаар та асуулж өгч. Гэхдээ энэ яг нөгөө бүлэгнэлтийн процесс алдаа гарахгүй бол цус өтгөрөхгүй шүү дээ зүгээр байж байгаа юм. Алдаа гарахгүй бол ямар нэгэн газар шархсаар үүсээд тэрийгэ тогтоох процесс тархинаас явагдаад тэрийгэ бүглөрөөд ингээ бүглэх тийм ингээд цусаа өтгөн байлгах гэдэг юм ийм процесс явагдахгүй бол цус зүгээр байж байгаа айхтар өтгөх нь бол гайгүй шүү дээ. Тэгэхээр яг хөө өтгөх нь одоо хураагаар шингэн баг хэрэглэх гэдэг юм уу мэдээж цус чинь шингийн хэсэг дотор л явж байгаа учраас тэр хэсэг нь багасгач гэдэг юм уу харьцангуй тэнцвэр нь алдагдах гэдэг юм уу иймнүүд нөлөөлөх магадлалтай. Хоёрдугаар цусны дотор байгаа нөгөө кальц гэл ингээл бүлэгнэлтэнд оролцдог процессуудын алдагдал байж иж өтгөх тухай ярих ч юм уу гэдэг юм уу. Түүнээс ингээд цус өгөөд зүгээр хатгахаар нөгөөх нь хар гарахаар энэ цус өтгөн байна гэж яриад байдаг. Хатгаж байгаа хүмүүс нь тэгж яриад явуулцдаг. Тэгэхээр цусны өтгөрсөн үгийг цусны бүлэгнэлт гэдэг шинжилгээл тодорхойлох хэрэгтэй шүү дээ. Үнэхээр тийм эргэлзээтэй байгаа бол бүлэгнэлт гэдэг шинжилгээг өгөөд таталцгал хэрэгтэй. Тэгээ зүгээр байвал окей. Зүрх судасны янз бүрийн өвчин байхгүй бол заавал тэр аспирин клопидогрелийг уугаад ах шаардлага байхгүй. Бас зөвлөдөггүй. Зүгээр зүрх судасны өвчин даралт ихтэлт юм уу бас зүрх судасны өвчтэй бол эмчийн заалтаар зөвлөдөг. Тийм л юм. За тэгвэл хүмүүс ч нэг цус өтгөрлөлт гэдэг зүйлийг сонсоод ирэхээр цаана яг ямар зүйл бодогдох вэ гэхээр цусаа шингэлэх хэрэгтэй байна гэд ойлгоод одоо дур мэдэд ч юм уу ингээд нэг аспирин сая ковид үед бүгдээр мэдэж авлаа шүү дийлийнх нь аспирин уугаарай гэд ингээд өгчдөг. Үрхийн эмнэлгээс нөхцөн. Тэгээ тэрийг уугаад цусаа шингэлэх хэрэгтэй байна гэдээ ойлгоцсон чинь зарим эмчнэр маань зарим салбарын хүмүүс маань аспирин гэдэг чинь өөрөө цус шингэлдэг юм биш ээ. Зөв бүлэгнэлтээ сэргийлдэг гэж тайлбарлсан. Тэгвэл яг аспирин гэдэг юм нь яг цусыг шингэлээд байгаа юм уу? Яг үүндээ бол үсэр чи яг шингэлэх ойлголт юм шиг санагдаад байгаа. Тэгвэл яг аспириныг тэгвэл яг ямар хүмүүс ямар заалтаар уудаг юм бэ? Одоо сүүлийн үед хүмүүс айгүйх дураараа уудаг болсон харагдаад байгаа л та. Би яг өөрөө чинь юутай аналтай санал нэг байгаа. Тэгээд ингээ аспирин цус шингэлдэг бай гэд юм бичгээд байгаа. Тэгээд тэр нь уулын зөвлөдөө. Тэг яг ингээ нөгөө цусыг зүгээр байж байгаа цусын шингэлээд байгаа бишээ гэж тайлбарлаж байгаа. Тэр нь зөв баг. Зүгээр заавал чиний тэгэл шингэлдэггүй хэрэг байгаа юм уу? Бүлэгнэх процессын саадуулгал бүтээгдэхүүн гэж. Тэгэхээр чинь одоо шингэн байлгах нөхцөлийг бүрдүүлж байгаа байх гэж харж байгаа. Тэгэхээр одоо тухайн хүмүүс яаж тайлбарлаад байгааг хэлж мэдэхгүй байна. Зүгээр аспириныг түрүүн би хэлсэн зүрх судасны өвчтэй аспирин хэрэглэх шаардлагатай саяны хөлний өвчтэй цаартай ч гэдэг юм уу ийм хүмүүдийг эмчийн заалтаар хэрэглэх. Аль чимийг эмчийн заалтаар л хэрэглэх хэрэгтэй байна. Одоо тэгээд манайхан ч нөгөө харьцангуй нөгөө кокер витамин туслуудаас харьцангуй салж эхэлж байна л да. Тэгээ ер нь бол яг хав эмийн бүтээгдэхүүн ярьсан дээр нь ярихад эм гэдэг бүтээгдэхүүнийг эмчийн заалтаар
хоол боловсруулах зам руу оруулах нь хамгийн ойрхон одоо бид орж үйлчлэх зам. Хамгийн ойрхон зам. Зүгээр тариад тусал хоёр бол амаараа эмийн бүтээгдэхүүн авч чадахгүй байгаа тохиолдолд яаралтайгаар бие рүү оруулах зам. Тэгээ арьс нэвчүүлэх гэж олон юм байдаг шүү дээ. Тэгээд шулуун гэцэр хийчгээд ингээд олон юмнууд байдаг. Тэгээд нөгөө эмийн бүтээгдэхүүн маань амаар орох боломжгүй нөгөө хүнд нь яаралтайгаар эмийн бүтээгдэхүүнийг хүргэх ийм зорилттойгоор бус даргуудыг хэрэглэдэг юм байна. Тэгэхээр эмийн зохистой хэрэглээний тухай айгуу сайн бодох хэрэгтэй байна. Одоо ядарчин тусал хийж гэн битмин хийж гэн гэдэг яриад байдаг. Тэгээд ядарн гэдэгт тэр бүхэн нөлөөлөх боломжгүй. Яг зүгээр зарим төрлийн витаминууд яг мэдрэлийн одоо системд нөлөөлөх тийм байдаг гэж үздэг. Тэгэхээр тэр талаасаа хийгээд одоо үр дүн өгсөн байх магадлалтай. Одоо жишээлбэл саажилттай гэдэг юм уу те мэдрэлийн янз бүрийн өвдөлттэй ч гэдэг юм уу тийм чиглэлүүд нэг үр дүнтэй юм шиг санагддаг. Тэгэхээр би нөгөө витамин тусал хэрэгэлдэггүй салбар. Тэгэхээр залуугаас л хэрэглээгүй. Ер нь бол намайг манай найз шаалдаг гэсэн витамин бичдэггүй юм ч гэдэг ингээд шаалдаг гэсэн. Тэгээд би намайг залууч бүр автоматар нэгдэг гэсэн шүү дээ. Та нар надад бэмчилгээ хийхгүй байна. Юу ч хийсэнгүй гэж загнаад байдаг. Тэг ер нь бол би өвчнүүдтэй хэлдэг. Эмгүү ойл бүр сайн. Нэг эмтэй ойл дажгүй. Тэ хоёр эмтэй байгаа бол жоохон онцгой болж эхэлж байгаа шүү. Тэгэхээр та нар болж өгвөл тэ хоёроос илүү юм хэрэглэхгүй байвал их айтахаа. Тэгж ирүүл байж чадвал сайн шүү л гэж хэлдэг. Олон юм бичүүлээд гарахаар тэндээ хан цадаад байдаг. Тэгдэг байсан. Гэхдээ одоо гайг болцсон. Одоо бас их замбраагүй олон юм бичвэл үл итгэлцэл үүсч эхэлдэг болцсон бэл. Тийм. Тэгэхээр ингээд тэр байтугай одоо шаардлагагүй шинжилгээ хүртэл мэддэг болцсон. Харахгүй шүү дээ чинь интернетээр бүх юм хараад уншиж байгаа юм чинь. Тэгэхээр тэр нь бол хяналттай болж чадсан. Тийм эмчнэрч мэдлэг нь манд өссөн. Одоо бид нар чинь хэдэн орс номоо хулгайлаад уншдаг байлаа шүү дээ. Бидний үед чинь тэгээ ном байхгүй байдаг ном нь орс ном. Тэгээ тэрийг олдохгүй. Тэгэхээр нэгнээс хулгайлна. Тийм учраас ном хулгайлсан хүн бол хулгайч биш гэдэг. Номын хулгай бишээ гэж ярьдаг байсан. Одоо та нар уучлаарай дуртай юм над дээр бичээ тэгэл уншиж байгаа шүү дээ. Бүр супер төвшөнд уншаа мэдж байгаа учраас манай залууч чинь маш мундаг мэдлэгтэй болсон шүү дээ. Одоо чи ангаах хоног харж байгаа. Ер нь бол одоо залуучууд руугаа би явуулах дэмжих айгүй дуртай. Тэ. Тэгэхээр одоо би өөрийнхөө шамнэр мөнөр надаас юм мэдэхгүй чи надаас өөр уншихгүй би надаас мэдэхгүй шүү дээ. Үнэхээр бид нар чинь мэдчихэж байгаа юм чинь. Тэг уншицсан. Тэгэхээр ангаах өөрчлөгдсөн. Тэгж олон юм бичдэг юм чиж баг байхгүй. Даралтыг хоёул ярихгүй өнгөрхийн аргагүй тий. Тэгэхээр даралт гэдэг зүйл одоо хүмүүс чинь 120 80 90 60 гэл одоо даралтыг яриад байгаа тий. Тэгвэл даралт гэдэг зүйл ингээд зарим хүн дээр өндөр даралт сонсогдоод байна. Зарим дээр нь бага даралттай байна. Тэгэхээр энэ цаанаас төрөлхийн нөгөө одоо даралт нь тогтцсон л бол тэр одоо даралт экселт биш гэсэн үг шүү дээ тий. 120 80 байж болно эсвэл 90 60 байж болно. Тухайн өөрийнх нь даралт нь зарим хүмүүс чинь 120 80 гэлэнгүүд миний даралт 90 60 байгаад байна. Миний даралт унтсан юм шиг байна гэдэг юм ойлголт байгаад байдаг. Та тэгэхээр яг даралттай холбоотойг даралт гэж яг юу хэлээд байгаа юм? Даралт юу нь яг ямар байвал тогтвортой байх юм? Хүн ер нь даралтаа яаж мэдэх боломжтой гэдэг талаас яг даралт гэдэг нь нөгөө судасны хан дээр үзүүлж байгаа даралт шүү дээ. Дотор нь байгаа шингээсгийнхэн. Тэгээд тэр нь одоо торонхой хүүхнүүдийг жоохон хүүхдүүдийг гэдэг юм уу 90 60 яваад байх. Тэрнээс бага байх. Одоо бага насны хүүхдүүд бага л байгаа шүү дээ. Тэгээд тогтсон нөгөө нас болгоны дундас даралт одоо даралт ийм байх юмаа гэдэг ийм тусгай графикуд байдаг. Тэ. Тэгээ яг том болцсон ч гэсэн 40-д гарцсан ч гэсэн 90 60-таа явдаг торонхой жижиг хүүхнүүд байдаг. Тэгээд тэр нь нөгөө биеийнхний хэмжээ цусных нь эргэлдэх эзлэхүүн төртөй хамааралтай. Тэгэхээр тэр даралт нь өөрт нь болоод ямар нэгэн зөвөргүй янз бүрийн эмх үгүйсэхгүй бол тэр нь тэгээ явж гин гэсэн үг. Тэгээд энэ дээр бас харьцангуй онлууд би 90-60-та хүний даралт 120 хүрж байгаа бол ихж гин гэсэн үг шүү дээ. Гэх мэтчил. 120 ер нь бол даралт яг зүгээр өдөрдмжаараа 120 80 байх ёстой гэж үздэг. Хуучин бол нөгөө 40-д настай хүнийх 140 боль гэдэг нэг тийм нэг секунд явдаг байсан. Тэгээд одоо 120 80-га байр гэж үздэг. Даралт маш андармаатай.
Тэгээ энийг одоо шууд ингээд миний ярьснаар ингээд даралтыг ингэж байж болох юм байна гэж болохгүй. Энд чинь заавал үзүүлэх хянуулах хэрэгтэй. Яг гэвэл өөр 220 морь хүрсэн даралтыг 120 хүргэж болохгүй. Бас эмчилгээний ядагдах. Тэнд чинь нөгөө цус хангамжийн дутагдал үүсэх. Тэгээд нөгөө судсан хатуурсан тархи мэрхнийхэн цус хангамж нь муу усуудыг даралт нь өндөр багт 120 хүргэчихлээр нөгөө тархинд нь цус нь багасаад гээд ингээ эмгэг үүсгэж жишээ. Тэгэхээр ер нь бол даралтыг нэгдүгээрт өөрийнхөө даралтыг хэд байдгийг мэддэг байх хэрэгтэй. Тогтоочих хэрэгтэй. Хэд байдгийг. Хоёрдугаар даралт ихтсэн бол заавал эмчтэй үзүүлэх хэрэгтэй. Заавал үзүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт даралт ихтэж байгаа бол ихтэж байгаа мэдрэмжээ мэддэг байх хэрэгтэй. Толгойд зүрх харгаад гэмтэ хүзөөгшөөд тэгээд нүд бүрлцээд гээд ингээд төвхтэй тавдахгүй байгаад ингээд тэгэл тэрийг мэддэг байх хэрэгтэй. Тэгээд мэдээд даралтаа үздэг байх хэрэгтэй. Ерөөсөө даралт үзэх шүү. Гэр болгон даралтай аппараттай юм байна. Одоо миний зүгээр яриад байгаа юм тэр байхгүй. Тэгэх юм бол тархины цус харуулт эрс багасах хэрэгтэй. Яг тэгвэл даралтаа үзээд их байгаад мэдээд эмээ угаад болгож чаддаг байх хэрэгтэй. Бууж чаддгүй бол эмчтэр очих хэрэгтэй. Анх удаа даралт ихсэж байгаа бол бас эмчтэр очиод даралтаа хянуулчих хэрэгтэй. Тэгээд даралт ихсдэг хүчин зүйлүүдээ өөртөө байхгүй болгох хэрэгтэй. Нойргоодл, стрессing, ихтэл хөдөлгөөний дутагдал, алкогол гэдэг юм уу те. Тэднийгээ өөртөө байхгүй болгож чадвал даралтаар харуулт болохгүй, шигдээс болохгүй байх юм шин. Тэгэхээр ерөөсөө даралт үзэх баг нэг номер нэг байхгүй. Ерөөс би бол хамгийн дөрөв даралтаа үзэж сураарай л гэдэг. Тэгээд эмийн ингээд бичиж өгөхдөө бол би онцгой даралт ихтэлтэй бол тодорхой юм өгөөд богино хугацаанд дахиад үзнэ. Тэгээд тэр им нь тохирч ийн үгүй. Тэгээд тэр им чинь нэгдүгürt эмэн зөв тун таарч явах хэрэгтэй. Тэ? Тэгэхгүй нэг имийг тогтмол уугаад явж исэн ч дунд нь даралт ихсэн шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо тохируулж сурах хэрэгтэй. Тэрийн л айгуу сайн зааж өгдөг. Тэ? За энэ имийг тэд тоног уугаад тэгээ буугаад ирэнгут тогтворж ирэнгут энийн тэдэн миллиграмаар уугаарай гэд. Тэгээ буухгүй бол буцаж ирээрэй. Тэ? Яаралтай үед хурдан болгодог нефритипины напч гэдэг юм тэднийгээ хэрэглээрэй. Тэргээ карманд ээчээрэй. Гэт ингээд зөвлөгөөнүүд өгөө яваад байвал нөгөө хүмүүс мань нөгөө даралт ихтэлтэндээ менежмент хийгээд сурчна гэсэн. Тэгэх юм бол хаанч байсан даралт ихтгэд өөрийнхөө даралтыг болгочоод ойр зур имлэг рүү очиж. Тэгэд имлэгтээ очилсан авчна гэсэн үг. Тийм л онол байлдаг. Одоо бас зарим цөөн тохиолдолд даралт ихсэх талаар яриад байхаар даралт бас ингэ баг даралтаа даралт унцдаг хүмүүс байдаг л да. Энэ хүмүүсийн хувьд бол даралт яагаад тэгж унаад байдаг юм бол энэ дээр юу ямар арга хэмжээ явуул зүгээр байдаг вэ? Даралт унах нь одоо янз янзын шалтгаан байна. Хамгийн өрөөнд нөгөө шигдээс тэгэл зураг цус алдалт, шингэн алдалт, гүйлгэлт тэг гэл их олон төрлийн юмнууд байгаа. Тэрийг одоо бүгдийг нэнд хийлгэх тийм боломж. Даралт багасхад ихсхээс төвхтэй надад бол аюу хэцүү. Яг тэгвэл даралтыг ихсгдэг эмийн бодис аюу зөөх. Тэрийн тэг эмнэлэгтэл хэрэглэнэ гэсэн. Тэгэхээр даралт багассан бол нэгдүгээр шалтгаан нь олох хэрэгтэй. Гэмрэнс цус гараад байгаа юм уу? Тэ гүйлгцсэн юм, ордлогоо бөөлжсөн юм уу? Үгүй бол шигдээс болоод даралт унаад байгаа юм уу гэдэг. Тэднийг яаралтай тодорхойлох хэрэгтэй. Зүгээр яг нөгөө туранхай буюу хоол унд муутай шингийн байгуудаг хүмүүс нөгөө огцомсоо толгой эргээд можирч унаад гэдэг тэр даралт унах тийм тохиолдлууд байх магадaltaй. Тэгэхээр яг тийм үед нь эхлээд яг 50 хөвтээд тэ даралтаа орхон дараа нь үзээд тэмцвчгүй юм жөрөг явуул гэсэн үг шүү. Тэгэхээр даралтыг ихсгдэг юм энгийн амьдрал дотор байхгүй. Ихсгэж чаддаг, богино хугацаанд ихсгэж чаддаг юм байхгүй гэсэн. Тэгэхээр даралт буух нь надад бол итгэхээсээ төвхтэй. Тийм учраас огцон даралт унж байгаа юм эргөө артах нь зөв. Битэрийн ерөнхийдөө яригдах сэдвийн цаг ер нь бол төгчийн тэгээд төгсөлт нь бас нэг асуулт асуугаад дуусгах гэж бодож байна. Яг одоо Улаанбаатар сонготой эмнэлгийн пэйж рүү бас ороод харж яхад яг нөө зүрхний цорхотой хүүхдүүдээр мэдцэл хийсэн хагалгааны одоо мэдээлүүд их явж исэн. Тэр би бас энийг сонирхож асууя гэж бодсон. Ер нь зүрхний цорхотой хүүхдүүд төрлөө гэдэг энэ ер нь яагаад тэгж төрөөд байдаг юм бол энэ сүүл үед их сонсогддог болчиход байгаа юм. Яг нэг бүр баг хахаж гэсэн сонсогддог байсан л да. Энийн яг эмчилгээ сүүлийн төвчлөлт технологиуд яаж өгдөж байна? Улаанбаатар сонготой эмнэлгээ явж гисэн ямар онцлогуудаар одоо энэ мэдсэл эмчилгээ онцлогыг яаж хийж байгаа вэ? Зүрхний төрөлхийн гажгийн одоо 1000 хүнд төрж байгаа хувь нь
олон улсынхтайгаа ер нь бол адилхан. Тэгээд зүрхчээ өөрөө хүний бүх хэрэгтнүүд одоо 2X үсэд хэдэн сая ис болчихж байгаа шүү дээ. 90 гээд нь 2X үсэд энэ бол итгэж боломгүй процесс л та. Би энд итгэдэггүй ангаах нь юм чих. Тэгээд одоо тусдаа үүрэг гүйцэтгэдэг болсон, амар смарт болсон. Тэгээ оюухантай үйлдэлийгээд идэг гэдэгт одоо итгэж боломгүй бүтц, хүний бүтц. Тэгээд яг хүний бүх хэрэгтнүүд нэг тодорхой хэмжээний эсээс үсэл ингээл олон эстэй болоод эргэтэн болдог. Тэгээ эргэтэн болох процессдоо сатл өсдөг. Одоо буруу хөгждөг. Үгүй бол байрал нь буруу болдог, үгүй бол цорхойн үлддэг ч гэдэг юм те. Гэх мэтчлэн юмнууд байдаг. Тэгээд тэр хэсэг нь аваад үлдээд төрчихөж байгаа. Одоо жишээлбэл артерийн битэр үгээд цорго тусгаар орондын тасалбарчийн цорхоо хоёр бол их дотор үүргээ гүйцэтгэж жагаад уушиг ажиллааг байхад үүргээ үүсэж гарч ирээд битүүрх гэсэн юм битүүрхгүй л тийч. Бусдад гажгууд нь бол зүрх үүсэх процессийнхаа явцад дутуу зогссон. Үгүй бол одоо буруу байрлалаас олцсон ч гэдэг юм олон төрлийн гажгууд байл төрлийн гажгууд. Тэгэхээр ийм гажгууд юм байдаг. Зүгээр бид нар сонгодоо эмнэлэгт 2012 оноос зүрхний нээлттэй тусгай зөнд юуны артерийн битэр үгээ цорго энтрийг хийдэг байсан. Тэгээд тухайн үед нөгөө санхүүжилтийн асуудал төвхтэй байдаг, хөвгөн гаргах гэдэгт амаргүй байдаг гэсэн. Тэгээд бид нар 5 жилийн өмнө зүрх мартахгүй төслийг эхлүүлсэн. Тэгээд тэнд яасан бэ гэхлээр нэгдүгээрт даатгал үйлчилсэн. Тэгээд даатгал маань нөгөө гүйцэтгэлээр санхүүжээ даатгал үйлчилдэг болсон. Хоёрдугаарт нөгөө артан маань ханд өгсөн. За тэтгэврийн өгшин 50,000 төгрөгөөр барихаас болол хүүхдийн памперс бүр хэдэн саяар нь жилээр нь даагаад том компаниуд ингээд өгдөг маш сайхан хөтөлбөр явсан. Тэгээд энэ маань одоо бид нар 5 жилийн дотор 1500 гаруй зүрхний нийцлэлийг хийцэн байна. Тэгээ би одоо том компаниудаа нэрийг хэлж болохгүй. Яг гэвэл зарим нь үлдээчих магадaltaй. Тэр учраас үнэхээр том банк компани, хувьхан бүр үнэхээр сайхан сэтгэлээс одоо ханд өргөдөг. Тэгээ энэнийх нь цаана хамгийн гол нь сонгодоо эмнэлэгт зүрхний одоо том баг үйл ажиллагаанд жигдрээд ингээд одоо тогтмол тусламж үзүүлэх чадах бүрдэж байгаа гэдэг хамгийн том утгатай явж байгаа. Энэ хүмүүс маань хүүхдүүд тусалж ингэж хардаг. Тэгээ би бол цаана ийм том одоо тасралтгүй үйл ажиллагаа явуулах төвийн бүтцийг та бүхэн бий болгож байгаа шүү гэж хэлэх дуртай. Төрөлхийн гажгийн хувьд бол нээлттэй хаалга байгаа. Цуцсан доторх нийцэл байгаа. Цуцсан доторх нь бол бид нар тусгаар хоорондын тасалбарчийн цаархаа артерийн битүүрийг үзарга, уушигны артерийн нарийсл бүглэх, тэгээ гол судасны карктац гэдэг нарийслыг тэглэх гэдэг ингээд судсан дотор нь хийж болдог ажиллбаруудыг хийгээд явж байгаа. Сая бид нар нөгөө фовай хитийн фовай гэдэг жилдээ 59,000 судсан доторх ажиллбар хийдэг, 17,000 нээлттэй хаалга хийдэг зүрхний төвийн профессор ирээд ховдол хоорондын цаархаа гэж судсан дотор нь бүглэх ажиллбар хийсэн. Тэр маань бол яг аль ч оронд хэцүү байдаг. Нөгөө гажиг нь цаархаа байрал нь хэцүү. Тэгээд нөгөө сонголт нь айгүй чухал байдаг. Тэгээд өндөр туршлагатай хүмүүсээр зааж сургаж иж бид нар хийх төвшөнд очих хэвээр. Хоёрдугаар тэр нөгөө фовай имлэг маань нөгөө бид нар нөгөө эрдэнэтийн хяналт, ангиогийн аппаратны хяналтанд ажиллабараа хийдэг. Фовай имлэгийнхэн болохоор зүрхний бүтцийн эмгэг гэд тусад нь бүх бүтцийн өөрчлөлтүүдийг хавхлаа тэ гол судас, төрөлхийн гажиг гэдэг эднэрийг бүгдийг тусад нь салгаж авчираад тэгээд тэрийг дан эхо хяналтанд хийдэг ийм төсөл эхлүүлсэн. Бид тэр төсөлтэй хамтраад ажиллаж байна. Нээлттэй хаалганы хувьд бол улсаар анчууны дээр насчлан анчуунд 2 манд одоо тэргүүлээд ингээд ажиллаж явж байгаа. Нээлттэй хаалга манд бол нөгөө судсан дотор хийж болохгүй гажгуудыг нээлттэй мэтлэлээр хийх. Ийм мэтлэл хийж байгаа. Одоо тусгаар орондын тасалбарчийн цаархыг бүгдийг хийхгүй шүү дээ. Их том хэмжээний эрбэг муутай юм байвал нээлттэй хаалгаар хийж нөхөн шүү дээ нөгөө гэж. Гэх мэтчлэн тэр нээлттэй хаалгануудыг бол манай баг хийж байгаа. Дээр нь бид нар Монголд эмчилж болохгүй 26 өвчин байгаа. Тэрний 5 нь зүрх судасны өвчин байгаа. Тэгээд тэр 5 дотроос ерөнхийдөө 3
өвчний бид нар хийгээд эхэлсэн байгаа. Гадны эмч нартай бөгөөд өөрсдөө хийгээд эхэлсэн. Тэр дотор нөгөө ахвалгын гажиг, титан судасны өөрчлөлттэй зүрхний дутагдaltaй багч гэдэг юм уу, хямаалт гэнтэр гэдэг ингээд 5 өвчин байдаг. Тийм гэхдээ яг ер нь бол тэр 5 өвчин 3 дугаар эмч хийдэг болсон. Тэгэхээр ер нь бол зүрхэн талаар бол маш дэвшилтэй явж байгаа. Зүгээр миний мэдж байгаа. Бос мэрэгчлээ үүсгэх үг шүү. Ер нь бол байж болох эслүүдийг боломжоор нь хийгээ явж байна. Улам одоо нарийн хүнд хаалгаануудыг эслүүдийг хийхээр зориод ингээд соролцоод явж байгаа. Тэгээ гадны эмч нар ч ирдэг. Тий. Хятадаас, Солонгосоос, Швейцараас гэдэг ингээд эмч нар ингээд бүр манай Швейцар эмч бол бүр жилдээ 4-5 тогтмол ирдэг болсон. Маш том ажлыг эхлүүлсэн маань. Тэгээд яг таны сая хэлдгээртэй зөвхөн энэ хүүхдүүдэд тусалж байгаа биш. Энэ салбар хөгжихэд яг таны хэлдгээртэй Монголд эмчлэгддэггүй байгаа тэр 5 өвчлөлийн 3-ыг хийж ийн гэдэг чинь маш том дэвшилт явж байна. Тий, тэгээд эхлүүлээд тэгээ энийг нөгөө нутгшуулах гэдэг. Тэг ер нь бол яг ингээд одоо 3 дугаар эмнэлгийн би 3 дугаар эмнэлгийн хүн байсан шүү дээ. 3 дугаар эмнэлгийн нөгөө Япончууд ирж цаорхоо бүглэх ажиллабарыг анх эхлүүлж ирсэн төслөр гэж хэлж байсан. Бас Америкууд ирж байсан. Америкууд ч бүр тогтмол ирж тусалдаг байсан. Одоо тэгэл энэ Люксембургийнх ингээл одоо би зүрхэн талаар мэдж байгаа шүү дээ. Тэгээ эдгээр бол Монголын ангаах ухаанд үнэхээр түүхэн шинэ хуудсуудыг нээж өгч байгаа л гэсэн үг. Одоо би тэгж хэлэх дуртай. Тэгээд тэр хүмүүст энэ үг л хэрэгтэй байдаг байх гэж боддог. Тэр хүмүүст одоо энэ баярлал хэрэгтэй байх тий. Бид нар ингээд хөгжөөд гоё цаашаа явж байгаа шүү гэдгийг тэд нар харах гэж л бид нарт тусалж байгаа байх гэж хардаг. Тэгэхээр тий одоо би ч гэсэн 3 дугаар эмнэлэгт сорол наашгаа ирэл явсан. Тэгээд энд салбар нэгдээд одоо ингээд ийм төвшөнд юм хийдэг болцсон байна гэдэг нь бол тэр хүмүүсийн зааж заргасан ач тусаал гэж хэлмээр байгаа юм. За тэгээ өнөөдөр яг бид бүхэн зүрхтэй холбоотой дугаарыг маш олон хүмүүс хүсэж ирсэн учраас за яг одоо зүрх талаасаа ер нь бол маш сайн ярих боломжтой. Тэгээ бид бүхний урилгыг маш гоё хүлээж авсан ийм одоо мундаг зориг эмчтэйгээс ярилцлаа. Та бүхний гэсэн уйдгаагүй яг та бүхний хүссэн мэдээллүүдийг бид чатааралтай өгөхийг хичээсэн. Тэгээд бид бүхний ярьсан зарим одоо нарийн зүйлүүдийг та бүхэн одоо Улаанбаатар цонхтой эмнэлэг байдаг юм уу? За бусад өөр одоо зүрх талаасаа эмнэлгүүд дээр очиж сэргийлж эрт дэлгэрүүлэгтээ ороод ерөнхийдөө урьдчилан сэргийлж одоо сайн үзүүлж байгаарай гэдэг мессежийг өнөөдрийн дугаараас бид нэр өгж байгаа. За тэгээд энэ дугаарыг бас танд хүрэхэд тодорхой хэмжээний ивент тэтгэгч спонсорын тусламжтайгаа сурж байгааг хэлэхэд таатай байна. За өнөөдрийн спонсорын бэлэг бол одоо энэ юу байгаа? Солонгосын зэрлэг одоо уулын зэрлэг хүн ороход энэ солонгосчууд ч өөрсдөө бас яг хүн ороход гэдэг чинь зүүн Азийн одоо уламжлал ангаах ухаанд маш өндөр амьдралын үндэс гэж нэрлэдэг үнэтэй ургамлалтай ордог юм байна. Тэгээд солонгосоос нэлээд тийм чанартай тэр үнэтэй ургамлын хандыг оруулж ирсэн юм одоо уулын зэрлэг хүн ороход гэдэг тийм пэйжтэй залуучууд байгаа. Би бас уулзж үзээд бас яг зүрх талаасаа бас их хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр бас өнөөдөр зүрх талаасаа мэдээлэл өгсөн эмчтэй бас энэ уулын хүн ороход бас эмчтэй бас үгүй гэж бодож байна. Тэгээд танд бас өгөөрэй гэж дамжуулсан юм аа. Баярлалаа. Тэгээд энэ уулын зэрлэг хүн ороход гол нь бас өдөрт нэгийг хэрэглээд явах юм байлээ. Тэгээд хитэн цагчээс хамаагүй. Дотор юм уулын хүн ороход юм юу жижиг үнцүүд нь байгаа. Тэрийн нэг жижиг нэг халбаг байгаа. Тэрнгээр нь та ингээд уучаад араас нь идээд явах юм байлээ. Тэгээд энэ ялангуяа урт наслуулах за тэгээд зүрх судасны талаас эрүүл мэндэд маш өндөр сайнаар нөлөөлдөг гэдгээр батлагдсан. Тэгээд солонгос одоо хүмүүс маань маш өндөр хэрэгэлдэг болсон энэ зүйлийг бас танд өнөөдөр бид бүхэн одоо дамжуулж өгч байна. Тэгээд бас бид бүхний энэ дугаараас асралт мэд эмнэлэг дээрээс хүрж байгаа асралт мэд эмнэлэг гэсэн та бүхэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг бол цаг алдалгүй өгнө. За мөн дээрээс нь Монкрем компаниас ивент тэтгэж өнөөдрийн дугаарыг бас та бүхэнд хүргэж байна. За газар чимэг компани байна. За тэгэхээр эдгээр одоо эрүүл мэндийг дэмжиж ажиллаж байгаа компаниудын тусламжтайгаар энэ дугаарууд хүрж байгаа учраас ивент тэтгэгч компаниудад ямарсан баярлалаа. Тэгээд өнөөдөр бид бүхний урилгыг хүлээж аваад цаг заваа зарцуулж ингэж одоо хүрэлцэн ирсэн эмчтэй ямарсан бид бүхэн маш их талархаж байна. Баярлалаа. За тэгээд та бүхэн мэдээж одоо өнөөдрийн дугаартай холбоотой санал хүсэл сэтгэлдээ үл доор нь бичээрэй. Тэгээ манай зочид маань одоо сэтгэлдээ маш гоё орж уншдаг байгаа. Тэгээд энэ дугаар маань таалагдсан бол мэдээж та лайк дараад, комент хийе, subscribe дарчаа. Тэгээд дараагийн чухал зөвлөгөөнүүдийг та цаг алгүй авах болно. Тэгээд дараагийн чухал подкастаар иргэн уулзлаа. Баяртай.